Сайн байцгаана уу үзэгчдээ. X-File-ийн өнөөдрийн дугаар маань ээлжид нэгэн дугаар маань эхэлж байна. Тэгээд өнөөдөр Төмөрдөшийн Баярхуу ах маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн хараад таньж байгаа бах. Эдийн засгч ах маань одоо өнөөдөр тун сонирхолтой яриа өрнөлтгөр ирсэн байна. Тэгээд одоо ахаас бид асуултаа асуугаад эхлэе. Түрүү надад хийсэлтэй орж ирээд те. Ер нь өөрөөхөөс чөлөөтэй яваарай. Яг мэдий хүсье гэснээр те. Асуугаад яваарай гэсэн те. Тэгэхээр би Баярхуу ах юм байна. Гадаад дүүн олон жил болсон. Олон жил болоод ирсэн. Тэгээд хүний нутагт тогтоо хүн чинь айгүй олон юм бас анзаарч хардсан юм байна. Бид нар ч юу н ямар замаар яваад байна, хаашаа явах гээд байна гэж бодогдох ч тэ. Тэгээд энэ баруунд одоо гадаад би солонгос байсан л та. Солонгосчууд өөрөө Америкийн бас их доор байдаг тэ. Капитализмаар явдаг ингээд. Тэнгүү тэнд бас амар том хямрал байна. Нийгэм эдийн засгийн бас нэг том хямрал байна. Ерөөсө хүмүүс нь одоо ажил хийх чадамжгүй болж эхэлж байна. Залуучууд нь хүүхд төрүүлэхгүй байна тэ. Маш олон бага сургуулиуд нь ингээд үр хүүхдтэй болчлаа. Тэгээ би ингэж бодож байгаа хгүй энэ бол нэг энэ бүхэн чинь өөрөө бас нэг монголчуудыг хүссэн зам байсан те. Ингээл нэг 90 онд шилжилтэнд ороод худалдаа бизнес хийгээл тэгэл одоо энэ барууны орнуудыг дуурайгаал явбал гэж боддог байсан. Гэтэл тэнд одоо аль хэдийн мухардл түрээд маш олон асуудалтай болчих. Бүр Монголоос ч илүү асуудалтай юм шиг санагддаг байхгүй надад. Тэ. Тэгэхээр яагаад ер нь энэ байдал руу орчих вэ? Эцэс би нэг болохоор капитализм гэж ойлгоод байгаа байхгүй. Капитализм нэг юм нэг төрлийн систем те. Энэ өөрөө мухардалд орчлоо. Яг энэ яг юутай холбоотой вэ? Яг энд нэгдүгээрт ингээ түрүү ярьж байгааг хэлжсэн шүү дээ. Аль болохоор яг өөрийнхөө чөлөөтэй юм асуу тий. Аль аднаас хоёул нэрлэх хэрэггүй, цэрвэх хэрэггүй тий. Амьд яриа өөрөө хүмүүст их хүрдиймаа гэж. Тий. Тэгэхээр шууд нөгөө таны тэгээ хэлэнгүү шууд би тавьширч байгаа байхгүй. Төгсөлсөөс шууд яриа л одоо шинжлэхээ капитализм гэж хэлж байна. Капитализм гэнүү, коммунизм гэнүү, империализм гэнүү, либерализм гэнүү те. Одоо монетаризм гэнүү. Изм гэдэг байгаа чинь номлол гэсэн үг шүү дээ. Мөн одоо монетаризм бол мөнгөөр удирдах номлол гэсэн үг. Капитализм гэвэл капитал буюу одоо манайхны ойлголтоор бол хөрөнгөөр удирдах номлол гэсэн үг. Тэ одоо коммунизм гэвэл нийтээрээ одоо community гэдэг чинь англиар бүгдээрээ гэсэн үг шүү дээ. Нийтээрээ гэсэн үг. Тэгээ бүгдээрээ л бие бинийгээ хамтдаа удирдах амьдрах тухай номлол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр альва номлол бол өөрөө тухайн номлолыг бичсэн хүний удмын мэдээлэл байдаг байхгүй юу? Одоо чинь капитализмын тухай номлол гаргасан Маркс гэх юм бол тий тэр хүн чинь өөрөө еврей хүн шүү дээ. Тийм тий. Тэгээд яг тэр Маркс л өөрөө яг тухайн үеийн Европын сэргэн мандлын үе тэрний дараагийн тэр үйлдвэржтэй үеийн тийг харж байгаа л ерөөс энэ хөрөнгийг хэдхэн бүлэглэлд өгөх юм бол нөгөө бидний арай гэж одоо мултарсан тэр харгас дарангуй хаан цасгаас ялгархгүй юм байна. Тий. Гэт ингээд тэр капитал гэж юу юм те. Ашиг нь яагаад жирийн хүмүүст очтдгүү тэр хөрөнгөө эзэд очтын тэгээ номлол гаргасан юм баггүй юу? Хүмүүс яагаад улам ингээд тий. Тийм болохоор би юу хэлэх гээд байна гэхээр ямар ч изм тий нэгэнт номлол учраас шашин гэсэн үг багхгүй юу? Нэг төрлийн шашинд болчихж байгаа юм тий. Шашин гэсэн үг. Шашин гэдэг чинь өөрөө санскритээр номлол гэсэн үг багхгүй юу? Монгол үг биш багхгүй юу? Тийм байна. Шашин гэдэг шашина гэж номлол сургаал гэсэн үг багхгүй юу? Тэгээ бид нар нөгөө өөртөө монголоор номлол гэж хэлэхгүй тий. Одоо буддын номлол гэхгүй буддын шашин гэхээр ингээд тийм бүр одоо юу гэдэг арай өөрөө буруу ойлгоод байдаг. Буддын номлол, Марксийн капиталын тухай номлол тий. Одоо Ленины коммунист амьдралын тухай номлол гэвэл илүү зөв болчих واخгүй. Коммунизм гэхгүй коммунист номлолын тухай онлолч гэдэг. Номлол гэдэг тэгвэл илүү ойлгомжтой. Тэгэхээр ямар ч номлол нэгдүгээрт тухайн тэр номлолыг бичсэн номлол гэдэг нь шашин гэсэн үг шүү дээ. Бичсэн хүн болон бүлгийнхний удмын мэдээлэл багхгүй юу? Одоо Будда бол чинь хааны хүүхэд шүү дээ. Тэгээд нөгөө доошоо бууж гэрийн ард түмний амьдрал дунд ороод тэгээд тэр амьдралын хажил үнэнтэй танилцсангуудаа ерөөс энэ амьдрал ерөөсөө тий ийм учир утгатай байна. Амьдрал чи өөр одоо тий уг нь яг сайн харж чадвал амьдрал бол зовлон байх нь үнэн гэдэг дөрвөн зовлонгийн үнэн гэдэг шүү дээ. Тэр чинь зүгээр яг аз жаргалын тухай номлол шүү дээ. Сайн ойлгож чадвал. Өөрөөр хэлбэл ингэхээр аз жаргал гэдэг бол тэр хүн өөрөө жаргал зовлонгийн тухай төсөөл бий болгочод тэрүүгээр амьдарч байгаа тэр бодит амьдарч байгаа хүн өөрөө аз жаргал байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр нэгдүгээрт альва нэг ийзэн буюу шашин маань өөрөө тэрийг
анх номлыг гаргасан хүний удмын мэдээлэл тэр хүн чинь өөрөө дэлхийн газар зүйн байрлал аль хэсэгт байдیں۔ Одоо ганг мөрний ихээс доош уруудад явчихж байгаа учраас ганг мөрний хавийн байгалийн хүчин зүйлийг л мэддэг хүн байхгүй юу? Одоо күн зэх юм бол хатан гол хөх мөрөн хоёрын адаг. Одоо энэ солонгосын хойг. Чиний амьдарч байгаа олон жил амьдарсан солонгос гэдэг байгаа чинь сайн үзэх юм бол күндийн номлолтой их түлхүү. Тэгээ даавгийн буддизмтай холилдсон байж байгаа сүүл христийн ороод ирсэн. Одоо л христийн тийм л газар байхгүй юу? Мөн үү? Тэгээ би юу тайлбарлахаар эндээс юу тайлбарлах гэхээр ямар ч ийзэм шашныг бити туйширч тий мухраар сүсэгдэж мунхарт дагаасаа гэдэг үднээсээ хэлээд байгаа. Хит гэж болохгүй. Тийм болохоор одоо шинэ манад орж ирсэн байгаа чинь ч гэсэн яг үндэ бол буддизм биш шүү дээ. Одоо нэг 17 дугаар зуунд байхаа тэр Ойрдын Төрбө хаан гэж одоогийн төвдөд очиод баахан олон сүм хийдүүд хоорондоо байлдаад эрхээ болаацалтал байж яхад дунд нь очиж төвхнүүлэл лусан давг гэдэг нэг ламын гандан гэдэг нэртэй сүмийг одоо энэ үндсэн хийд чинь шүү. Тэ? Энэ хүний номлол чинь одоо чухал хамгийн чухал номлол чинь тааны шашин чинь шүү гэж хэлээл тэнд нь төгсүүлсэн. Тэр нь одоо манайх нэрэд байгаа шарын урсгал буюу Гэлэгбагийн урсгал нэрлэгдээд идэг. Тэр нь Монголд ороод ирчээд манай тэнгэр шүтлэгийн бөө мөрөлийн зан үйлтэй холилдсон юм. Одоогийн тэр төвдөд байдаг гандангийн Монголд байдаг гандан гэдэг салбарын салбар нь явж байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл битээ туйширч хар. Тэндээч сайн авах юм байгаа. Тэрэнд мунхраад ингээд өөрийнхөө амьдрал авахыг үрээд эхний хүүхдээ одоо эр хүн байж эхний хүүхдээ тэжээж чадахгүй нэх манай тэр лам тэгсэн мэгсэн гэж яваад иж болохгүй гэж хэлж байгаа. Эсвэл манай Маркс тэгсэн, Ленин тэгсэн гэж болохгүй байхгүй да. Одоо эсвэл одоо юу гэдэг манай Милтон Фридман гэдэг агуу мөнгөний онолчоор энэ л зөв гээл тийм зөв гэж хэлээл ингээ өөртөө хохироод иж болохгүй гэдэг үүдээ хэлээд байгаа. Тэгээ эндээс нэг чухал юм гарч ирдэг нь би өөрөө маш олон жил нэг Монгол өвөг дэцгээ гүн ухаан судалж байгаа. Эртний Монголын гүн ухаан судалж байгаа нь эндээс нэг маш төгөлтөнд төрсөн юм гэхээр монголчууд бол тэнгэр шүтлэг гэд хэлээд байгаа. Одоо өнөөгөө ойлголтоор байгалийн хууль. Байгалийн ёс. Хууль биш юм. Байгалийн ёс. Байгалийн зам ёс. Зам. Тэрийг бол бид нар их цааз гэдэг. Дээр нь хүний зам ёс буюу их ёс гэдэг. Мөн өөрөөр юу хүн аавын эцгийн эсээр бий болоод ихийн цусаар төлжөөд хүн болдог нь үний юм чинь. Тэр чинь их гүйцэтгэж одоо их ёс байхгүй юу. Тэгээд дээр нь тэр байгалийн их зам ёс хүний их ёс хоёрыг нийлүүлээд хамтарч амьдлах тий маш прагматик бодит ахуй амьдралаа шийдэж явдаг. Энэ юм бүгдийг шийддэг учраас бид нар хүчрэх байгаад байгаа байхгүй. Аль нэг юмд мунхардаггүй. Яг тэрнээс нь авах юм аваад хаях юм хаяад. Гэхдээ ямар тохиолдолд яг өөрийнхөө бодит амьдрал дээр маш хянуур хянамга зөв ханддаг ус учраас тэгээ өөсөд цангахгүй өхөж өргөдөхгүй мөн үү. Тэгээд сайхан үр удмаа үлдээгээд хазшгалтай яваад сайхан ирдсэн тийм байгаад байгаа. Тэгээ би цаг дахиад хэлэхэд солонгос энэ төр юунаас сууж мухардсан гэхээр аливаа улсууд юунаас сууж мухардаж ингээд гаждیں гэхээр аль нэгэн ийзэм юм уу шашинд хэд мунхархаар байхгүй юу. Зөв. Мөн үү. Тэгээ саний хэлдгээр нэг номлолт одоо хит авдаг. Тэгээ өөрөөр ямарваа нэг номлолыг зүгээр сайтай муутаа нь үзээд авах гээх ухнаар хандаг ухаа зориосыг л өнөөдөр одоо энэ хямраад байгаа улс бүгд туйширсан байгаа байхгүй. Туйширсных нэгдүгээр туйширч тэрэнд мунхарсных хоёрдугаар мухраар сүсгэснийх байхгүй юу. Мухраар арсных. Мухар сүсгэж гэж. Та нөгөө нэг ингэ ярьдаг шүү дээ. Одоо ингээд тэнд дэдэг ард юм, энд дэдэг ард юм, удмын мэдээлэл те. Ингээд ярьдаг. Тэгээ энд би бас өмнө таны ярианаас бас сонсч л байсан л та. Тэгээ энэ айгу ортой санагдчих. Ягаад гэвэл зарим хүмүүс ингээд таны яриг ингээд ойлгоогүй өнгөрцөн байт юм байлээ. Одоо юу гэдэг далайн иргэншилтэй их газрын иргэншилтэй энэ гэдэг ярьдаг шүү дээ. Тэнгүүт чинь нэг энэ олон сая жил одоо олон мянган жилийн туршийн бүрдсэн нэг юм чинь бас нэг төрлийн экосистем шиг байлаа шүү дээ тий. Одоо нэг ингэж сайн муу гэж нэг ингэж явж иж хөгждөг шиг. Тэгээд яг тэр шиг ингэж улс орнууд өөрөх гэсэн иргэншлийнх нь бас нэг тийм дархлаа байд юм байлаа ерөөсөө түүхийнх нь дархлаа. Тэгээд тэр шиг одоо яг удмын мэдээлэхээр одоо тийм дархлаа одоо тийм дамжсан байх гэсэн үг одоо юу гэдэг. Гэхдээ яг одоо маш энгийн шүү дээ. Хүний ген гэдэг байгаа шүү дээ. Удам гэдэг чинь ген байхгүй юу? Одоо чинь Маркс капиталыг бичиж байгаа нь тэр хүний удам мэдээлэл байхгүй юу? Тэгдэг байдэн. Тэр хүний удам мэдээлэл гэсэн үг байхгүй юу? Тэгээ сайн цаашаа хөвөл тэр хүн тий. Гэтэ Маркс бол бас тухайн үед зов зүдэрч байгаа арт түмний Германы болон Английн тий Европын арт түмнийг хараад
тэдний төлөө шаналаад бичсэн бүтээл шүү дээ. Тухайч бас амарсан шүү дээ. Хүүхдүүдийг ажилуулдаг тийм хэцүү хүн дараллын хэсэгт бичсэн хүн байхгүй. Тэгэхээр тэр хүний удам бол тий яг удамд нь өөрөө тим нийтэд зүтгэлэг байсан мэдээлэл ой сануулж байгаа учраас тэр хүн бичээд ийн гэсэн үг байхгүй юу? Яг. Би энэ үзэгчтэй хэлмээр байгаа байхгүй. Надад энэ айгүй олон номдэрсэн байдаг юм л. Тэр нь ингээд харт цагаан сайн муу гэж хоёр ингэж тулдж хөгждөг гэх юм уу те нэг юм чинь байсан тэгээд нэг юм эргүүлэг байдаг. Тэрийг хэлээд байгаа санагдаад одоо ингээд. Тий яг ер нь хүмүүс чинь те улс орнууд ч гэсэн ингээд. Энэ дэр манайхан одоо бид нар нэг сайн ойлгосон. Бид нар бусад энэ одоо саний хэлээд байгаа тэр дорны одоо шашны ч гэдэг юм уу ийн янг арга билэг гээд. Тэ? Эсвэл барууны идеалист идеал матер гэдэг байгаа шинжлэх ухааны философийн хар цагаан үнэн ба худал гэдэг ингээд нөгөө хоймсон байдлаар ангилаад штэ. Бидний өвөг дээдс бол тэрнээс татгалцтай. Ямар ч юмыг хар гэж үздэггүй, ямар ч юмыг цагаан гэж үздэггүй. Тэ? Тэгээ хүнийг бол тэр чихээр муу гэж үздэггүй. Эсвэл бүр туушраад энэ шиг агуу гайхшаа сайн гэж үздэггүй. Тэгэхээр тухайн хүнээс ерөөсөө сайн юмнаас нь өөртөө хэрэгтэй юм авч эвлэлцдэг, муу юм нь өдөөхгүй байдаг. Ингээд зөв амьдад явчихдаг маш одоо прагматик буюу их бодит байдалтай зөв амьдарч чаддаг. Тэгсэн мөртлөө тэр байнгын тэр мөнхийн хөдөлгөөнд байж байгаа нар сар дэлхий мөнхийн хөдөлгөөнд байж байгаа ах トゥ ээж хамаатан садан эхнэр хүүхдийн шүтэн барилгантайгаа маш сайн мэддэг. Хэн ямар аль хүйс нэр юм хүйсүүд нь ямар үүрэгтэй юм хүүхд эцэг эхүүд нь ямар үүрэгтэй эрх нь юу ингээ мэддэг. Тийм учраас эн чинь нэг ямар нэг тийм номдолд автагддаг. Мөнхийн амьдралынхаа амийг ингээ биеиндээ өвлүүлж удамшуулж явдаг. Тийм том соёл байхгүй. Уг нь бол манай Монгол соёл чинь. Зүг би таны нэг сая хэлэх гээд байгаа санаа өндөр удмын мэдээлэл гэдэг шүү дээ. Тэр би яг ингэж сонсчихсан байхгүй. Ер нь энэ хүмүүс бичнэ нэг юм экосистем шиг юм ба шүү дээ бас. Одоо нэг аратан шиг хүн байхад бол тэ нэг үүсэн тийж шиг гэдэг тэ ингээд нэг экосистем шиг юм байдаг. Тэр нь ингээ удамшиж явдаг. Тэр нь өөрөө нэг юм нийгэм экосистем шиг ингэж цаашаа үргэлжиж явдаг. Одоо хингийн жишээ ярил за харъя. За хонь. За хонь. Мөн үү? Хонь хураг төрлөө. Тэгэл ихийнхээ хөхийг өгөж явж байгаа тодорхой хугацааны дараа өвсөн тэжээлтэй өвсөдөд эхэлдэг. Өвсөдөд. Мөн үү? Тиймээс хураг төрчөөд тий ихийнхээ хөхийг хөхөө өдөө шууд махан тэжээлтэн болдоггүй үстэй. Тий. Яагаад тэр шууд өвсөн тэжээлтэн болоо явчих юм тэр чинь ген буюу мэдээлэлээр тэгж яахгүй юу? Мөн үү? Зүг. Яг тэр чинь одоо тэрэн шиг хорхоо шавж байна уу, шувуу байна уу, загас байна уу бүгдээрээ тэр ген буюу удмаа дагаал. Тэгэл загас бол загасны амьдралаар амьдрах учраас тэр мэдээлэлээр загасны амьдралаар амьдраад шүү дээ. Тэгээ хүн ч гэсэн ялгаа байхгүй. Амир гэж ядаад байхгүй. Яг хүмүүсийн ялгаа нь юу юм гэхээр одоо Монгол хүн ухаанаар нөгөө аль голын ай сав газрыг дагаад амьдрч байгаа үндэстэн бий болсон юм. Мөн үү? Голын ай савуудаа дагаад тодорхой хэмжээний шүтэн барилгатай хоорондоо ард түмнүүд нийлж үндэстэн болдог. Мөн үү? Тэгэхээр тэр үндэстэн маань тий хоорондоо ямар шүтэн барилгатай юм. Тэр шүтэн барилга дотор нь тухайн үндэстэн дээр нэгдсэн одоо тодорхой овг аймагуд гэдэг юм одоо ястангууд нь өөрөө ямар хуу номлолоор амьдртээ өдөрдөгч нь юу номлолтээ. Гэхдээ тэр аль нэг ийзэм шашныг дагаад тий нэг зарим нь тэнгэртэй мөрөгдөг, зарим нь бурханд мөрөгдөг, зарим нь ерөөсөө юу ч мөрөгдөггүй шүтдэггүй байлаа гэж бодох хамаагүй. Ахуй амьдралаа бүгдээрээ нийлээд аваад явчих. Тэр нэгдий чинь төр гэд нэрлдэг гэдэг. Манай гүн ухаан болон их хаад эрдэмч бол уг айгүй сайн задардаг байхгүй юу. Хэрвээ яг тэр Монголын их хаадынхаа тэр гүн ухаан эрдмийг сайн судалсан тохиолдолд нэгдүгээрт хар цагаан ингэ туйширч хэн нэгэнтэйгээ дайсгалцахгүй. Айл нэг улс үндэстнийг сайн муугаар нь хэлэхгүй. Тэгсэн мөртлөө хэн нэгнийг дагаж өөртөө хохироохгүй энэ тийм болчдөг байхгүй уг нь. За тэгэл одоо энэ дэр ах ярилцахад нэг юу байгаа даахгүй. Одоо энэ яг нэг та нэг ярьдаг чинь неолиберализм гэл те капитализм гэл ингээл баахан нэг юм суртлах хуулга орж ирээл бүр энэ бүр юм зохион байгуулалттайгаар ерөөсөө явсан юм байна гэж би харсан ойлгосон тий. Тэгээ энийг одоо ер нь яг хэдэн оноос ямар хүмүүс одоо ямар хөрөнгө оруулалтаар яаж ер нь улс орнуудыг ингэж за манай улсын жишээн дээр ярил л да тий. Яг 90 онд яг юу болчихв? Одоо 90 оны чинь бид чинь нэг тийм ардчилсан хувьсгал нэг тийм учиргүй нэг юм зовцсон одоо баг нэг дөнгөлөгдсөн их чөлөөгүй байж байгаа л гинтхэн нэг юм сайхан юм руу орсон юм шиг бид нар суртлах хуулийг явдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо ингэ эргээд харахад баг эсэргээрч болсон юм шиг тий.
энд нэгдүгээр Нео либерализм гэдэг амар явдаг тийм. Одоо яг түүний хэлдэг чи бид нар анх ярьж байгаа ихтэй байсан шүү дээ. Коммунизм, капитализм, неолиберализм гэдэг измүүд бол тодорхой бүлэглэлүүдийн зохиосон. Нэг бол бусдын сайн сайхны төлөө үннээсээ зохиосон номдол. Нэг бол бусдын тарихыг угааж биеийн, сүнсийн, бодлын, сэтгэлийн мөнөө бүгдийг хянж одоо боолчод эзэн дарангуулах гэсэн тийм бүлэглэлийн заллингийн тэр номлууд байдаг байхгүй та мөн үү. Тэгэхээр яг зүгээр эндээс яхад нэгдүгээрт нь маш олон хүмүүстэй ингэж та нар залуу хүмүүсийг мэдхгүй бах. Би ч одоо ингэж бас 60 гарчлаа. Тухайн одоо та хэд яриад байгаа тэр социалист тогтолцоог дэрлэжсэн Монгол улсад бүгд найрамдах Монгол ард улсын иргэн байгаа сайхан амьдарчээс үнэ хэлгээд нэгдүгээр тэр нийгэм яг өнөөдөр ингэж туйлшраад буцаага тэр сайхан байсан гэх хэмжээнд тийм сайхан нийгэм бол бас биш байсан байхгүй юу? Болж чадаагүй. Тий. Яг мэдээж хэрэг олныг донцгосон гэмт тэрэг бие бинийгаа залддаг, луйвэрддэг тий. Иймэрхүү юмнууд бол ийм өнөөдөр шиг улаан цагаандаа гарсан биш. За хоёрдугаарт нь төрөөсөө айдаг, хуйлаасаа тий айдаг, имээдэг. Бас нэг хүчтэй байсан. Тодорхой ямар ч хэсэг ядахтаа төрөөсөө айгаад тэрэг төвөгт орооцолдгүй энэ төр байсан байхгүй юу? Гэхдээ нөгөө талдаа хүн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх тий тэрнийхээ төлөө тэмцэх тэр бол байхгүйсэн. Маш тийм хяналттай хавчигдмал нийгэм байхгүй юу? Ягаад тэр нөгөө коммунизм гэдэг номлолыгоо туйлын үнэн зөвхөн та нар энүүгээр амьдрах хэвээр та нарын өвөг дээдсэн сүнс хамаагүй өөр ямар нэгэн тий одоо шашны буддын христийн номлол та нарт ямар ч хамаагүй зүгээр л ив хамтаараа сайхан амьдрах хэвээр гэдэг коммунизм номлоор хүний өөрийн нөгөө одоо юу гэдэг түрүүний миний хэлдэг хон ингээд хургачих чинь тэр чинь хон болох хэвээр хураг тэгсэн чи хураг хон болж болохгүй чи Жон болч гэдэг юм уу те ингэж явнаа чи одоо эсвэл одоо шавж болгож шахаж байгаатай адилхан байсан байхгүй одоо энгийн жишээ чөлөө тэр тэг яг тэгээд анхны коммунизмын номлолчин өөрөө бол маш сайн шүү дээ уншиж судалж чадсан. Уг нь бас тийм бас баг ингэж бодогдсон. Баг их чөлөөний номлолч шүү дээ. Тэгээ одоо дахиад хэлэх гээд хахаар коммунизмын номлол байна уу? Социализмын коммунизм зүрх социализмын номлолууд гэж хэлнэ үү? Эсвэл одоогийн либерализм, неолиберализм гэдэг номлолууд ч бол бодит байдалтай бол сайн үзүүл. Угаасаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө тодорхой хүмүүс өөрсдийнхээ итгэлээр үнэмшлэр бүтээсэн бүтээл номлолууд байхгүй юу? Тэрийг зүгээр хэн яаж ашиглав те? Хэрэгжүүлэлтээ буруу байв гэдэг дээр асуудал байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө миний хэлээд байгаа нь ямар ч юм бид нэгдүгээр тухайн номлолуудыг тухайн зохиосон хүний удмын мэдээлэл гэж үзэж нэг үз. Авах гэхээр ханд. Хоёрдугаар тухайн номлол аль нэг улс орнд хэрэгжихдээ хэн яаж хэрэгжүүлсэн гэдгийг сайн анзаарч дүгнэлт хийхээс биш. Хөтлөгдөж иж болохгүй. Ямар зорилготой бас тээч юу. Тэгээ одоо шил либерализм чинь бол яг хэвээр зүгээр эрхчлөө. Хүн эрхчлөөтэй баг юу хийж болно гэдэг. Неолиберализм бол бүр сүүлийн үеийн либерализм буюу. Тэгээ яг энэ чинь өөрөө сайхан liberty гэж эрхчлөл гэсэн үг шүү дээ англиар бол. Liberty байхгүй юу? Одоо liberty гэх юм уу, liberty гэх юм уу? Акценттэй хаана хэлдэг. Яг тийм юм нэгдэг гэсэн. Тэгэхээр одоо энийг бариад өнөөдөр бид нар ягаад бие уншин ягаад неолиберализм гэдэг эсрэг байдгийг хэр яг энийг эрхчлөө гэж хит тунхаглаад тэгээд хувь хүний эрхчлөөг бүр бүгдийн дээр гаргаж тавихаар бус тэр ямар нэг үедээ давуу байдал олж авсан хувь хүний эрхчлөө нь бусад хүнийхээ эрхчлөөнөөс илүү олж гараад нөгөө үедээ дарангуул хэрэгсэл болчих гээд байхгүй бодит амьдрал дээр. Тийм ер нь бол одоо хямрал давцсан шүү дээ. Одоо жишээ нь үгдээ энэ дэлхийг захираад байгаа олон тэр бомтонгууд байна шүү дээ. Мөн үү? Тэд бол одоо бид нар неолиберализмын ачаар өөрсдийнхөө авиасаар гарч ирсэн гэж тэг учраас бид нар эрхчлөөгөө эдэлж байна. Бид нар бусдаас илүү ухаантай авиастай хүмүүс учраас бид нар тэгж амьдрах хэрэгтэй. Та нар бидэрт үйлчлэх хэрэгтэй гэсэн маягаар хандаад шүү дээ. Дэлхий чи өөрөө маш шудраг ус байдал. Энд чи өөрөө тэр наад нэг номлолын чи өөрийг нь хэрэгжилтийнх нь буруу ч байд юм уу мөн үү? Эсвэл ашигласан хүмүүсийн буруугаар тийм болчиход байгаа байхгүй юу? Тийм үү? Тэгэхээр неолиберализм гэдэг байгаа чинь нео гэдэг чинь шинэ гэсэн үг. Либерализм чинь бол одоо хувь хүний эрхчлөөг дээдсэн юу ч хамаагүй хийж болно гэдэг баягийн тийм л номлол гэсэн үг шүү дээ энгийндээ бол. Тэгээд одоо ингээ хүмүүс айгаа бас маргалддаг байхгүй юу? Одоо юу гэдэг чөлөө зах зээл гэж байдаг те байхгүй. Зах зээл одоо чөлөөтэй байж л хөгждөг гээл те. Тэгэл ингээл энэ маргаан ингээ сонсоолоход яг ингээд бод төр байдлыг харахад тэр нь чөлөө зах зээл гэж угаасаа байхгүй юм байна гэж бид үгэнсэн. Яг зөв. Чөлөө зах зээл гэж угаасаа
байгаагүй байхгүй байх гэж яагаад гэж аюулгүй ингийн байхгүй. Хизээ чөлөө зах зээл байна ихээр мөн үү? Одоо ингээ Монгол улсын иргэд Твиттер сууж байна. Чи Твиттерт яг адилхан санхүүгийн боломж олдсон цагт чөлөө зах зээл бий болох юм. Өөрөөр хэлбэл чамд өгч байгаа зээлийн хүү, надд өгч байгаа зээлийн хүү яг адилхан. Чамаас авч байгаа татвар, надаас авч байгаа татвар яг адилхан. Чам дээр ирж байгаа ханшийн алдагдал элдвний дарамт над дээр ирж байгаа яг адилхан буюу санхүүгөө өртөг гэж хэлдэг. Тэгээ манайхан дэлхийд дээр энийг эдийн засгийн айц сургууль заадаггүй. Санхүүгөө өртөг. Зээлийн хүү, татвар. Тэгээд авилгал. Бүх улс авилгалтай байхгүй. Өнөөдөр мөнгөний тогтолцооч өөрөө бүх улс. Одоо Америк хүртэл ямар том авилгал байна. Украины дайн дээр ямар том авилгалыг сүлжээ баригдаж, солонгос ямар юм уу? За тэгээд дээр нь тухайн улсын үндэсний мөнгөний тэмдэгтийн ханшин бусад валюттай харьцаад унах, дотоортой инфляц буюу барааны үнэ гэж хэрлэгдээд байгаа үнгүүдэд цэнэгүүдэх. Ийм юмнууд нь шүү дээ. Тэгэхээр энэ хідэн үзэгдэл байхгүй. Яг Твиттерт адилхан мөнгө нь нэг ханштай ирчдэг хоёуланд нь ижилхэн хүүтэй санхүүгийн өртөгтэй олдчихдаг. За тэгээд юу хүснээ хий гэдэг байх юм бол өөрөөр чөлөө төрсөлдөөн мөн зах зээлийн эрс нэрүүтэй зохицуулдаг шударга өрсөлдөөн чи бий болох байхгүй. Зарим нь уулын цаанаас гүйж штэ тий. Тэгэхээр одоо бод Америкт өөртөө нэг хайгүй их номлодог бүртээ Америкт очиж үзэх юм бол Америкийн том олигарх компаниуд мөн үү тэр доллар хэвлэдэг банкны эзэд энэ төр чи өөртөө корпорациуд руу хүү багтаа зээл өгч чинь. Тийм үү? Одоо тэр дэлхийн тогтолцооч юу болсон гэхээр энэ неолиберализм гэдэг энэ дэлхийг захирах гэдэг энэ хүмүүсийн энэ номлол бодит байдалтай яаж хэрэгжиж байна гэхээр долларын эзэдийн хэвлэсэн мөнгийг долларын эзэдийн өөрхөн корпорациуд аваад одоо манад аваад ирсэн байгаа тентэн энэ шиг ингээд дэлхийн бүх байгалийн баялаг ард түмнийх нь орлого энтрийг бүгдийг өөрсдийн хянана тэдэрлүү хүү багтаа санхүүжилт өгөгд чинь мөн үү? За дараа нь тэдний хүү багтаа санхүүжилтээр бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нь аль нэг улс орны иргэд тухайлбал бид нар энэ төр өндөр хүүтэй хэрэглээний зээлээр аваад тэрийн төлөөд явдаг ийм санхүүгийн загвартай. Харин ер нь ахаа яаж шударга чөлөө төрсөлтөө байх вэ боддоо зах. Ер нь макро түвшинд бүр яагаад ч утаж боломжгүй юм бэ те. Америк Монгол хэр чинь яаж өсөлт юм бэ те. Гэхдээ тэр юм баг. Нэгдүгээр Монгол дотор Твиттерийн зээлийн хүү адилхан байх хэвээр, татвар адилхан байх хэвээр. Хоёрдугаар Монгол улс ба Америкийн зээлийн хүү татвар адилхан байх хэвээр байхгүй юу? Гэтэл одоос Трумп гарч ир харж байгаа үсттэй. Канада, Мексик хоёроос орж иж байгаа бараан дээр 25% татвар. Тэгэн гутлаа Хятадт 10% татвар гэдэг. Үүнхээр чөлөө төрстэй байдаг бол тийм байхгүй. Нэгдүгээрт нь Трумп бүх улсууд ижилхэн татвар тавих хэрэгтэй үстэй. Зөв үү? Одоо чи бүр худалгаар байлдаж шүү дээ. Тэгэхээр энэ шал худлаа номдол. Энэ бол мөнгө доллар хэвлэдэг энэ банкны эзэдийн бараг тийм тий. Тэдний гаргаж ирсэн худлаа зайл байхгүй юу? Цөөнхүүдийн гаргаж. Тэгээ нөгөө өөртөө худлаа ингээл за та нарын ийм уул уурхайн бизнес хийж байгаа ашигтай бизнес юм бол тэдэн өвтө зээл ав. Тий. Та нар ингээд зүгээр гар утас зээлэр авч байгаа, орон сууц зээлэр авч байгаа тэдэн өвтө ав гэдэг. Өөрөөр үйлдвэр үйлчлэгээ талд нэг хүүтэй зээл өгнө. Тэрийн буцаагаад худалдаж авч байгаа тий үйлчлэгэнд хаврагдж байгаа хэрэглээ хүмүүст нь хэрэглээний хүүтэй нэг зээл өгнө. Тэг хүүнүүд нь өөрөө янз янз байгаа тохиолдолд яаж энэ чи боломжгүй. Шударгаас чөлөө төрсөлдөөн зах зээлийн нийгэм гэж бий болох. Майк Тайсон нэг 8 насны хүүхд хоёрыг гаргаж ичээ. За чөлөө төр үзэж байгаа шиг тийм байхгүй. Тийм учраас одоо нэг худлаа Монголд гэж өвмүүлээд байгаа Монгол банкаар дамжуулаад Монголын ард түмнийг Америкууд зайлтаад. Тэгээ манайд одоо юу болж байна? Та нар сайн хараарай. Эндээс бас нэг Монголын ард түмнийг ойлгуулах юм би ойрын үед нэг илтгэхэд авах гэдэг байна. Юус айлч уус гэдэг бол өөрөө нэг муухай бохор худлаа эдийн засгтай болчиход байгаа. Одоо та өнөө хуурамч эдийн засгтай. Тийм Монголд одоо хуурамч эдийн засгтай. Төр засаг нь өөрөө хуурамч. Долларын эзэдийн гар хөл болцсон. Валютаар удирддаг хуурамч тоглоомын төр засагтай. Эдийн засаг нь хуурамч эдийн засгтай болчиход байгаа. За хуурамч эдийн засгийн баталгааны нэг өнөөдөр Монголд яг бодит байдалтай бүх үйлдвэрлэл үйлчилгээ эхэлж байгаа компаниуд аж ахуйн нэгжүүд бүгд дампуурсан. Бүгд дампуурсан. Одоо яаж ийм нэхэр экспортод нүүрс алтын тэр алт ухдаг, нүүрс гаргадаг, төмөр гаргадаг ч гэдэг юм уу тийм экспортод бүтээгдэхүүн гаргадаг компаниуд. Валютын орлого олдог компаниуд жоохон байгаа. Дээр нь банк ус гэсэн мөнгө хүлдэг тогтолцоо хоёр ашигтай. Бусд нь бүгдээрээ нураад болцсон байхгүй юу? Нураад болцсон. Тий, бүгд дампуурсан. Мөн үү? Тэр энэ чинь хуурамч эдийн засаг байхгүй яг бодит байдалтай. Бүгд дампуурсан шүү дээ. Нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо ингээд хүмүүс зас төрийнхэн гарч ирчээд за бид нар ийм арга хэмжээ авахгүй тэгэхгүй бол уус дампуурах гэдэг нь гэдэг. Уус дампуурна гэж байдаггүй маа. За тийм тий. Тий. Эдийн засаг дампуурна гэж бас эдийн засаг дампуурна гэж байгаа.
Эдийн засаг дампуурна гэдэг нь тухайн эдийн засаг буюу тэр мөнгөний бодлого, санхүүгийн бодлого, татварын бодлогыг хийж байгаа статистик бүртгэл нь өөрөө алдагдaltaй болохоор дампуурна гэсэн үг. Тэгвэл тэр бүртгэлийн тогтолцоог хэн бий болгосон юм? Төр засаг. Тэрийг хэн чадаагүй юм? Төр засаг. Хэн засаагүй юм? Төр засаг. Тийм учраас аливаа улсын эдийн засаг дампуурч байгаа бол тэрний 100% буруут нь өөрөө тухайн төр засаг зохион байгуулж байгаа. Тэгэхээр ард түмэн биш байхгүй юу? Ард түмэн хизээч дампуурдаггүй маа. Энийг хатуу байлаа. Бас тийм тий. Бүр гоо юу гэж байна. Эсэгээр за цөмөрө бод 5 сая Монголын ард түмэн байхгүй байх юм бол энэ хөрөлсөх энэ оюун эрдэмэрд нь хий юм бэ? Зөв. Тэгэхээр бидний толгой дээр гарч суучаад хуурамч эдийн засгийг хуурамч төр үйл ажиллагаа явуулж дампуурхаад ингэ айлгаад. Тэгээд өөртөө дампууруулчаад тэгээд ард түмэн буруутай юм шиг танаас бол дампуурах гэдэг улам дампуурлуу хөтлөө яваад байгаа байхгүй да. Тэрний чинь бүх юмны үндэс нь өөрөө тэр доллар хэвлэдэг мөнгөний эзэдийн л залтай тэр монетарист онлууд неолиберализмын эрх чөлөөг тунхагласан, хувийн өмчийг тунхагласан, хувийнхан бүх улсыг удирддаг гэдэг худлаа номлолууд байхгүй юу? Тэгээ би яг ер нь ингээд одоо энэ өнөөгийн нийгэм систем ингээд сонирхож байгаа байхгүй юу? Тэгэл одоо мөнгөний онл мол гэдэг чинь тэгээ сонирхонгууд угаасаа бүр хүссэн үстэйгүй энэ системийн логик нь өөр юм цөөнх баячууд те цөөнх олигархуудыг бүр хүссэн үсээг үүсгэх юм байлээ. Тэр энэ зүйл ямар ч эргэлзэх зүйл байхгүй байлээ. Бидний яг ойлгосохгүй. Одоо хүмүүс ингэ худлаа яриад байна. Тийм юм гэж юу байд юм байдаг гэдэг. Гэтэл яг логик нь өөрөө хүссэн үсээгүй нэг тийм баячууд. Тулдаа жоохон ухаад үзвэл тийм шүү. Баячууд юунаас бий болдоо. Сайн бид нар ярьж байгаа дутуу орхичиж. Баячууд гэдэг хүмүүсийг чи юугаар бий болгож. Одоо шинэ Америк бол арай зөлөөтэй. Elon Musk. Тэр хүн одоо эрүү солиотой мэдэгдэхгүй цахилгаан машин тий хиймэл дагуу төөргөн баярах видео чадсан. Марс руу нисэх юм ингэж гаргаж ирээд байгаа Америкийн дүүр тий нөгөө мөнгөний эзэн гаргаж ирж байгаа. Тэгээ цаанаа сайн нарийн үзэх юм бол нөгөө хөрөнгөний бирж дээр хөрөнгөний бирж гэдэг банк гэдэг бол ийм байхгүй. Манайхын санхүүгийн тогтолцоог ерөөсө дэлхийд их цөөхөн ойлгодё. Монгол байтгаа. Одоо жишээ би бол дэлхийд энийг аягүй сайн ойлгодог цөөхөн хэдүүний нэг байхгүй юу. Тэгэхээр банк гэдэг бол мөнгө хэвлээд яг бодит бизнесийн салбарыг эхний бичилт хийдэг бичилтийн Натлатын институт байхгүй юу. Одоо би төгрөгөө хэвлэлээ баярхуу. Өөрийнхөө баярхуугийн зурагтаа Монгол төгрөг, цахим төгрөг хэвлэлээ. Хэвлэлээ. Гаргаж та нарт бүгдэнд нь өглөө. Гэхдээ одоо миний яриад ард түмний банкаар дамжуулаад өглөө. Тэгээ та нар бүгдийг ижилхэн хэн байх нь хамаагүй. Бүгд дээр ижил хувийн хүүтэй зээл авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ингээд шударга зах техник гэсэн үг. Мөн үү би зөв дайж шударга зах. Америк бол эсрэгээрээ өөрсдийнхээ компаниуд нь хүү багтаа зээлүүдээ өгөөд мөн үү. Тэгээд тэдэрт нөгөө нэг хамаг юм цогцолж ирдэг хүмүүстэй арай өндөр хүүтэй зээл өгөө. Дараа нөгөө тэднээсээ дээр нь хэд амар авахгүй өрөнд оруулж байгаа. Гэх мэт ингээд нөгөө шатлсан мөнгө үлдэг тогтолцоогоор яг манайхтай адилхан ингээд хүмүүсийг жоохон юм хийлгэж байгаа л банкын шүүрээд авчдаг. Мөн үү хөрөнгөний булаагаад авчдаг. Тийм дээрийн тогтолцоо авахгүй мөнгө хүлэгчтэй. Харин тийм байгаад байгаа. Гэхдээ тэнд бол гэхдээ ямар ч байсан бас нэг хүн авиасраа зүтгэхэд босгоод ирэх боломж байгаад байгаа. Бас нэг хүчин нолоод байдаг. Яг манайх бол бүр гажиг эдийн засгтаа бүтцтэй яадаг гэж. Яг манайх шиг Африк зам гэж юу хэлдэг гэхээр ирээд тухайн улсад тусгай зөвшөөрлийн олигарх бизнес, олигарх бүлэглэлийг бий болгодог байхгүй. Тусгай зөвшөөрлийн эдийн засаг. Зориуд одоо. Гэхдээ тусгай зөвшөөрлийн эдийн засаг. Өөрөөр хэлбэл одоо маш энгийн тайлбарлая. Одоо бидний нэрлээд байгаа байгалийн баялаг гэд нэрлээд байгаа алт эрдэнэс, зис, төмөр мөрөөр нүүрсэн шүү дээ. Энэ бол хэн нэгэн хүний гараар бүтээгдэг байхгүй юу? Дэлхийн эхмэн. Өөрөөр хэлбэл ингээр энийг эзэн Чингис хаан маань бүтээгээгүй, Модо хаан маань бүтээгээгүй мөн үү? Тэ? Тэр байтугай одоо хамгийн анх одоо юу гэдэг юм. Одоо сая жилийн өмнө үүссэн хүн үүссэн гэж ярьдаг ч юу гэж вэ хамаагүй. Хүн ерөөсөө бүтээгээгүй байхгүй юу? Тэ? Трамп ч бүтээгээгүй нэг. Мөн үү? Тэгэхээр тухайн амьдарч байгаа газар нутаг дээрээ тухайн ард түмэн өөрөө тэр байгалийн баялагынхаа 100% эзэн байх ёстой гэдэг бол нэгдсэн үндэсний байгууллагын конвенцээр баталгаажчихсан тийм ойлголт байхгүй юу? Уг нь их ингээ ойлголт байгаа шүү дээ. Манай үндсэн хуулийн 6-гийн 1-ээр бас байдаг байхгүй юу? 6-гийн 1 дээр болохоор тий энгийн үгээр хэлбэл байгалийн баялаг ард түмний мэдлэлтэй гэд. 6-гийн 2-т нь болохоор төрийн ба нийтийн өмч гэж 19 он засцсан. Өмч гэдэг ойлголт ороод ирж байгаа. Тэгэхээр би дахиад хэлэх гээд байгаа нь яг энэ долларын эзэд аливаа нэг улс орнд ирээд тусгай зөвшөөрлийг хуулиудыг батлуулаад ашиг малтавлын хууль гэдэг. Тэрүүгээр нь мөн үү MCS шиг ч байдаг юм уу те хүмүүст ингээд тусгай зөвшөөрлөөр нөгөө нүүрсний лицензийг өгүүлчих гэсэн үг байхгүй юу.
Тэгээ өөрсдөө тэг чинь бүгдийг шүүрээд авчнаас. Ингээ гадаад дотоодын тэг хүмүүст тэр тусгай зөвшөөрлөд тухайн газар нутгийн бүгдийн лицензүүдээр авахуулаад өөрсдөө тэр лицензийн барьцаанд авчигаад доллараар хэвлээд өгөөд явдаг, өрөнд оруулдаг юм баггүй. Энэ тусгай зөвшөөрлийн эдийн засаг гэсэн. Тэгэхээр тусгай зөвшөөрөлд одоо Монгол улсад хэн одоо өөрсдөө олигарх баян тархан гэдэг нь үзэхээр ашиг батлын лицензтэй хүмүүс тусгай зөвшөөрөлтөй. Ашиг батлын лицензтэй. За сонсч. Дараа нь ард түмний орлогыг хурааж авдаг. Мөн үү? Арх үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл. Хүн бол арх үйлдвэрлэх хэрэг хөхгүй байгаа шүү дээ. Мөн үү? Тэгэхээр тусгай зөвшөөрөл нь өөрөө монопол үүсгэж чинь гэсэн үг шүү дээ. Арх үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл. За дараа нь бензин оруулж зарах тусгай зөвшөөрөл. За. Дараа нь Mobicom United гэх мэтийн үүрэн телефоны операторын үйлчилгээ, Univision гэх мэтийн телевизийн тий мэдээллийн цовгийн үйлчилгээ тусгай зөвшөөрлүүд байхгүй юу? Тэгэхээр ийм тусгай зөвшөөрлүүдийг дээр нь дахиад газар олголт. Нөгөө байгалийн баялаг газар олголт хоёр ч юм бол одоо жинхэнэ төрийн авилгачид төрийн олигарх бүлэглийг бий болгодог тусгай зөвшөөрлүүд шүү дээ. Хотын газар олгодог мөн үү? Тэгэхээр байгалийн баялагийг газрыг тусгай зөвшөөрлөд олгох. Дараа нь ард түмний орлогыг хурааж авах. Эдгээр дундаа бүр хамгийн осолтой тусгай зөвшөөрөл банкны тусгай зөвшөөрөл байхгүй юу? Өөрөөр банк гэдэг нэртэй тусгай зөвшөөрлийг аваад одоо би 100 тэрбум их мэдэлтэй холбоотой бизнес яриад байна. Тэгэхээр би 100 тэрбум төгрөг 4 сан 100 тэрбум төгрөг энэ тэндээс зээлж одоодаг 30 хүрэхгүй сая доллар шүү дээ. Байршуулчаад. Мөн үү? Тэнгуүтэ өнөөдөр одоо манай энэ банкуд чинь 5 их 80 төгрөгийн баланстай байгаа. Тэгэхээр чи би 100 тэрбум төгрөгөө 4 сан гэж байгуулчаад хүмүүсээс хадганд гэдэг нэртэйгээр ямар нэг барьцаа тавихгүй мөн үү? 5 их 80-ыг хүртэл зээл авч болж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хүмүүс дээр нь өөрийнхөө ашиг нэмэнд хүрчдэг гэсэн үг шүү дээ. Одоо ойлгож байна тийм. Мөн үү? Тэгэхээр банкны тусгай зөвшөөрөл, ашигт малны тусгай зөвшөөрөл, нефт оруулж зардаг, арх үйлдвэрлэдэг, Univision-ыг ажилуулдаг, Mobicom-ыг ажилуулдаг, газар олгодог гэд иймэрхүү тусгай зөвшөөрлүүдийг хуулиар нь хийж өгөөд тэгээ тэрийг олгодог улс төр энэ бүлэглэл тэрийг аваад улс төрчтэй санхүүжүүлж явдаг бизнесийн бүлэглийг тухайн улсад бий болгоо удирддаг тогтолцооч өөрөө тусгай зөвшөөрлийн эдийн засаг ба мөн үү тэр тухайн улсыг хяндаг неолиберал онлороо марксист онлороо хяндаг ганц одоо чухал аргачлал технологи нь багхгүй да. Тийм учраас бид нар яах юм гэхээр энэ бүх тусгай зөвшөөрлүүдийг ард түмний өмчлөлд аваад их бүлний ойлгох бүлэглүүд алга болчихно. Тийм үү? Харин зөвхөн жинхэнэ хөрөнгийн менежмент гэдэг сайн бизнесүүд гарч ирэх юм. Жинхэнэ утгаараа. Олигарх тусгай зөвшөөрөлтөй олигарх мөн үү? Яг бизнесийг зөв хийдэг бизнесмен хөрөнгөтэй хоёр тэнгэр газар байхгүй. Тэнгэр газар байгаа. Тэгээ би зориод байгаа нь Монгол улсад энэ олон хүмүүс дундаас тий яг 5 толгой ордыг ард түмэн 100% эзэмшчихэд тэр нь аягүй сайн зөв ажилуулад ард түмэнд ашигтай сайн гэрээ хэлцэж хийж ашиглуулаад өөрөө тэндээс нь сайн ажилласан менежментийнхаа урамшуулаа аваад явж идэг. Үр дүнг нь ард түмэн үзэж идэг. Тийм шинэ хөрөнгөтнүүдийг бий болгох нь чухал болохоос биш. Долларын эзэдээс зээл аваад улс төрийн бүлэглэл, бизнесийн бүлэглэлүүд нь олигарх бүлэглэл үүсчихэд тэгээд тэр тусгай зөвшөөрлүүдэд долларын эзэд тусгай зөвшөөрөл аваад тэрийг долларын эзэд барьцаанд тавиад мөн үү? Тэр нь жилийн 3-5% хүүтэй ард түмэн 20% хүүтэй тэрийг төлдөг. Энэ загварыг л би 20 жил тайлбарлаж байгаа. Бүр ихнээс нэрээ баярх байхаа. За одоо ингээд яагаад байгаа. За ингээд зарим хүмүүс таны яриг ойлгоод байгаа. Би ч одоо бас таны яриг үзсээр байгаа бас нэлээд ойлголттой болсон байгаа байхгүй. Тэгээд зарим нь бас энэ тийм дуусч судлаад ойлгочод байгаа. Тэнгүүд бас огт ойлгохгүй хүмүүс байгаа байхгүй. Одоо тийм гэж юу вэ? Хүн чинь бас нэг юм байна баярх. Нөгөө нэг зарим ойлголтууд чинь төрөхөд нь л анханасаа байсан болохоор тэр яга ерөөс ингэж олж харж чадах болч тийм. Одоо төргөл манайс чи төргөл одоо мөнгө зүг байсан ба шүү. Ингээл энэ арилжаа худалдаа бизнес гэдэг бүх юм чи байсан болохоор тогтцоо ойлголт болчиход байгаа байхгүй тий. Тэнгүүд энийгээ ерөөс дээрээс нь харж чаддаг юм чинь. Тэгэхээр хоёул бүр ихнээс дээр байгаа байхгүй. Тэнгүүд би одоо танаас ингэж асуумаар. Би сүлдээ ингэж мөнгөний тухай ойлголт төрнө хүн төгөл ингэж ярил зүгээр юм болгож чаддаг. Одоо ерөөсөө нэг жижигсэн хөлбрээр ярмаар байгаа байхгүй. За нэг 1000 хүн нэг арал дээр очлоо. За тэр арал дээр нэг тэр 1000 нэг айтайхан амьдрах гэдэг шүү дээ. Нэг учир зүг болоо тий. За тэгээ нэг учир зүг болоод айтайхан амьдрангууд одоо нэг мөнгө гэдэг зүйлийг одоо хийж яа тий. Тэгээ мөнгө гэдэг зүйл хийчихэж байгаа нөгөө нэг одоо бараа таваар наашин цааш нь солилцох ч амар болчихж байгаа шүү дээ. Одоо нэг наашин цааш нь зөөгөөд байхгүй тий. Мөнгөөр арилжаад бүх тэрийг ингээд бараа таваартаа хансуулчихж байгаа. За тэгэл банк мэдээж ирэх үүсэх хэрэгтэй. Зээл өгдөг байх хэрэгтэй бас тий. Тодорхой хэмжээнд анханасаа ерөөсөө энэ мөнгөний олж авахаа ерөөсөө
сайн сайхны төлөв нь гарч ирсэн зүйл үстэй ч одоо ингэж улс орныг хөгжүүлэх гэж. Тэр арал дээр байгаа мянган хүнийг нэг айтайхан амьдруулах гэж хийсэн зүйл гэж ойлгож болох уу? Ийм багнээс нь ярьж байгаа. За ингээд за арал дээр мянган хүн байлаа. За. Тэгээд нөгөө чи нийтэд амьдрах хэрэгтэй болно шүү дээ. Учраа болохгүй. За тэгээд мэдээж ирэмээрээ тэгнь. Хүүсээрээ нэгдүгээрт нь ажил үйлгийн хуваарьт орно. Тэгнь. Дараа нь насаараа хуваарьт орно. Хүүхдүүд нэг төрлийн тий. Тэгнь. Насан туршид нэг өндөр настангууд гэдэг ингээд насаараа хүүсээрээ ингээд ажил хөдөлмөрийн хуваарьт орлоо. За. За тэнгуутаа мэдээж хэрэг заримынх нь бүтээмж нь өөр. Тий. Зарим нь мэдээж юм бүтээж чадахгүй зөвхөн тэтгүүлдэг тий халамжлуулдаг байна. Мөн үү гэх мэт. Тэгээд тэр бүх юм чинь зохицуулахын тулд нэгдүгээр дундаасаа удирдагчаа сонгодог тэрийг төр гэдэг. За нэг мянган дундаасаа нэг удирдагч сонгох байхгүй юу? Төр гэж байгаа. Төр гэж одоо ямар үг вэ гэхээр төрх язгууртай үг байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд одоо байгалийн үйлдэр чивтрийг бол манай чивтрийн эцэг их төрүүлсэн байхгүй юу? Тийм биз? Тэгээ байгалийн үйлдэраа чи эцэгхээс төрсөн, би эцэгхээс төрсөн. Гэхдээ яг энэ нийгмийн хуулиар бол хоёулаа нийлж байгаа дундаасаа бидний амьдралыг сайхан аваад яваарай гэж эцэгхээ төрүүлж байгаа чинь төр байхгүй юу? Ойлгож логик нь тий. Тэгэхээр ард түмэн дундаас төрсэн төр гэдэг бол эцэг ба эхийн үүргийг биедүүлэх хүн гарч ирж байгаа. За тэнгууд нөгөө төрсэн төр буюу эцэг их маань яах юм гууд нь. За баяр хүү чи жоохон яваад ан гөрөө хийгээд тий. Одоо за тийм хоолунд аваад ирдэг юм байна. Ах амьдлаа зохицуулах ч тийм. Чи болохоор яваад жимс ногоо түүгээд ирдэм байна. За тийм. Мөн үү. Тэгвэл тэр хөөрхөн хөгшин хөдөлж чадахгүй болсон хөгшнийг бид нар бас хоолтой унтаа байх ёстой тий зөв үү? Хоолтой унтаа байх ёстой мөн үү? За тэр хүүхдийг өсгөж тий бойжуулж одоо том болгох сайхан болтой халамжлах ёстой ч гэдэм үү. Тэнгуут нөгөө удирдагч маань үзээд за чи баяр хүү яваад нэг удаа анд явахдаа нэг том гөрөө салаад ирлээ. Буух ч юм уу. Тэ? Чи болохоо өдөр болгоо яваад ногоо түгээд ирнэ штэ. Тэгэхээр би бол 7 хоногтой ч юм уу 10 хоногтой нэг удаа анд яваад ан аваад ирж болно. Чи өдөр болгоо яваад ногоо түүх байхгүй юу? Тэгвэл тий чи бүртгэх хэрэгтэй болж эхэлж байгаа. Тэгж байна. Бүртгэн. Тэ? За баяр хүү 10 хоног яваад тэдэн чихэг гөрөөс мөрөөс тийм агнаад ирсэн гэх нэг бүртгээд. Чи одоо өдөр тэдэн чихэг тийм хүнсний ногоо жимс элдвийн түүсээгээл бүртгэл. Дараа нь тэрийгээ тийм хүмүүстүүд тэгж хуваарлсан гэдэг. Тэр мөнгөний анхны үүссэн суурь нь бол бүртгэл байхгүй юу? Тийм тий. Зохицуулах тийм. Хүмүүсийн хоорондын хөдөлмөрийн хуваарийг зохицуулаад тэг гарч байгаа бүтээмжийг бодит бусаар нь бүртгээд тэгээ бүгдэнд нь тэнцүү жигд хуваарилдаг тэр хуваарлах гэсэн. Баталгаажсан өнөөгөө ойлголтоор тэр тухайн удирдагч нь баталгаажуулаад энийг хөндөж болохгүй ч баталгаажуулаад ноцидын тэмдэг шиг тэмдэг дартсан. Тийм бүртгэхийн тогтолцоо байхгүй юу? Тэгэхээр одоо яг энэ маань хөгжиж байгаа сүлдээ одоо мөнгийг бол нэг 5 үндсэн шинжтэй хэрэгсэл гэж үздэг болохоос баялаг гэж үздэггүй. Мөнгө нэгдүгээрт нь анх үүсэлээр бүртгэлийн хэрэгсэл. Тийм үү? Хоёрдугаарт нь төлбөрийн хэрэгсэл. Өөрөөр хэлбэл чи 10 хоног ногоо жимс түүцсэн би 10 хоногтой нэг удаа анд явсан байх нь хамаагүй мөн үү? Тэр бүх хүн тэрэгтэй ангийн махны хэмжээ бүх хүндэгт ногооны хэмжээг хооронд нь зохицуулж штэ. Тийм үү? Тэгэхээр бүртгэл тий төлбөр зохицуулалтын хэрэгсэл, хяналтын хэрэгсэл, хуримтлалын хэрэгсэл болчих жоохгүй юу? Хуримтлагч байгаа үз. Чи 10 хоног баахан жимс түүцсэн юм чи хуримтлагч штэ. Тийм үү? Тэрийг бүгдийг зохицуулахын тулд ингээд 5 үндсэн үйлдэл хийсэн. Тэнцвэрийг хадгалдаг. Тийм байхгүй юу? Тэгчингуудаа яг манайд бол мөнгө гэдэг ойлголт нь юу гарч байгаа нэг мөнгө цагаан мөнгө гэдэг ийм метал байгаа штэ. Тэгэхээр аль болохоор нөгөө зүгээр энэ дор байж байгаа муучдаг барьдаг элдв юм байх юм бол тий үргэлжих гэдэг учраас тийм мөнгөөр зоос хийгээд тэгээ тухайн хаан өөрийнхөө зурагтай хийгээд зоосоо дэлдээд за үүгээр эн чин одоо мөн үү миний одоо 10 хоногтой явсан ангийн тий одоо юу гэдэг ангийн авчид танаас яхад дүүн чиний одоо тэр жимс ногоо цогцолсон 10 хоногийн шинжтэй дүүн шүү. Гэхдээ энэ хооронд ар гэрч хүүхдүүдийг чи өсгөжсэн ихчин, эхнэр чин, хөгшчүүд чин, хүүхдүүд энэ төр чи энийг яг энүүгээрээ ингээд жишг болгоод цөмөрөө тий солилцож яан шүүгөө. Тэр түр хэлдэг нөгөө бүртгэлийн хэсэг, солилцооны жишг хэрэгсэл тий хяналтын хэрэгсэл, хуримтлалын хэрэгсэл, төлбөрийн хэрэгсэл гэдэг шүү дээ. Яг энэ чинь гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө хүн төрөлхтөн ийм яг ингээ харах юм бол анхны төр одоо монголчууд дунд үсээд бидний өвөг дээдс бол бас тийм
одоо хүмүүсд өөрсдөө сайн мэдэх байсан. Бидний өвгдөөцөд агуу хүмүүс анхын зоосон мөнгийг эргэлтэнд оруулсан. Яг энэ жишг хэрэгслийч. Дараа нь 13 дугаар зуунд хувилан хаан маань цаасан мөнгийг эргэлтэнд оруулсан. Тий. Хувилан хааны үс тий. Одоо би тэнд бүр баталгаатай хэлээ ард түмэндээ. Бид нар монголчууд шинэ дижитал currency-г хамгийн зөв одоо агуулгаар нь хүн төрөлхтний эргэлтэнд оруулах юм. Оруулах хэрэгтэй. Оруулна угаасаа. Хэрэгтэй биш үү? Хэрэгтэй угаасаа ойлгох бид оруулах юм. Зүгээр л одоо миний яриад байгааг л монголчууд минь ойлгох нь ойлгоод ойлгохгүй зүгээр л дагчихд болох байхгүй. Яг тэр энүүгээр бид нар муухай ловрын тогтолцоо толгойдоо гараас бүрдүүдээс сална. Өөртөө тэгээд мөнгөний дутагдaltaгүй болно. Хүн болгонд ижилхэн үүтэй зээл олддог болох учраас зүгээр ойлгох нь ойлгоо чид рүү хэлж зарим нь ойлгодгүй юм тэгээд ойлгохгүй хүмүүс нь зүгээр л 35 жил заяа. Байнгын ингэдэг нэг юм секонд байгаа хүн шиг л өрнөөс өрний оронд амьдарчаад тэрий чин засаад өгье гэхээр нь юу гэх тийм бэ? Өөртөө л амьдрах хэрэгтэй гэдэг нь нэгсэндээ эргүү тэнэг хүмүүс суртал болоод шүү дээ. Тэгэхээр тэгээд зүгээр дагны хамаагүй. Гол нь нийгмийн нэг 20% нь. Угаасаа нийгэмд 20% маш сайн ухаас ихэж ихтэй тэр нь 33% дөө хүрэх юм бол 27.5 гэж явдیں۔ Шинэ ухаанаараа 27.5% нь баяр хүү яриад байгаа шинэ мөнгөний боддог гэдэг нь мөнгөний юмыг ойлгох юм бол тэгэл Монгол улс зүгээр цэцэгтэн хөгжөөд явчих واخгүй. За баярхах түр байж байгаа. За хоёул нөгөө одоо ингээ арлын хүмүүс чинь уг нь мөнгө чинь тийм 5 төрлийн одоо үйлчлэгтэй зохиогдсон ба шүү дээ тий. Маш одоо ингээ цаад утгаараа бас ард түмнийг сайхан амьдруулах гэсэн тий. Логиктэй бүт. Тэгвэл дундуур нь одоо яаж зайл ороо одоо. Тэгэхээр ингэчихгүй одоо энэ зайл авсан байгаа байхгүй тий. Ингээл зайл авсан байгаа байхгүй тий. Ингэж гоё явж байгаа. Чи ингээ яг сайхан байгаа дундаасаа өдөртөгчөө сонгоод өдөртөгчин тэр зоосон мөнгөө дэлдээ зоосон мөнгө дэлдэхээс өмнө бол давс мавс одоо юу вэ? Хамгийн хэрэгцээтэй бараагаар тэр жишгээ хийжсэн байхгүй. Давс бол нэг хэсэг жишг болсон. Тэ? Ховор бараа гэдэг ингээд. Тэр одоо янз янзын нэг тийм үрэгдэж илэгдэж хорогдсон таймаа хүртэл нэг юу гэсэн бэ? Жишг болгоод явдаг байсан. Үнэхээр бол нэг зоосон мөнгөний тэ нэлээд түгээмэл дэлхийд одоо бүлээн зөвшөөрсөн зоосон мөнгөний эрен, цаасан мөнгөний эрен, одоо цахим мөнгөний эрен багхгүй ингээд болчихж байгаа. За тэгээд хизээ энэ буруу чиглэсэн гэр үе үед дахиад нөгөө тухайн ард түмний буруу юм. Нөгөө сонгогдсон удирдагчийнхаа зоосон мөнгийг зөвшөөрөхөө болоод мөн үү? За зөвшөөрөхөө болоод тэрэн дотор нь байж байгаа өөр тийм шуналтай монолтой хүмүүсийн дэлгэсэн зоосыг зөвшөөрч ихснээсээ өөртөө хохироод эхэлчихдэг байхгүй юу? За тийм дотор байгаа одоо бас нэг амар хэлбэрээр өөрсдийнхөө сонгосон төрөө мөнгө хэвлэх онцгой хэрэгтэй байх хэрэгтэй байхгүй үнийг ойлгох. Тэр одоо нөгөө яг тэрийг өөр хэн чамаагүй өөр хүнд өгөөд одоо өнөөгөө ойлголтоор голомтын баясаа худалдаа өгсөн сахад эрдэнэ гэдэг өгчөөд тэгээд нөгөө өөртөө дээгүүрээ хөрсөх мөх оюун эрднийг сонгоод тэднээс хариуцах нэхэд байгаа мөртлөө хамаг юм нөгөө худалдаа өгсөн сахад эрдэнэ голомтын баясгсан өгчөөд удирдаад яваад байгааг мэдэхгүй байгаад байгаа моноогийн Монголын ард түмний бодит амьдрал энэ ч өөрөө яг л хэдэн мянган жил өмнө байсан гэсэн үг байхгүй юу? Үе үед ингэж алддаг байхгүй ард түмэн. Ингэж л одоо яг нөгөө юу ч ихэлж шүү дээ. Тийм учраас төр буюу засаг гэдэг байгаа чи юу юм хэр зүгээр л мөнгө хэвлэх хэрэг байхгүй юу? Мөн үү? Мөнгө хэвлээд ард түмний сайхан амьдч чадвал төр мөн. Мөнгө хэвлэж чадахгүй өөр хэн нэгэн хүний хэвлсэн мөнгөийг хэрэглэвэл тоглоомын улс тийм болж байна. Яг тоглоомын улс болж байна. Хуурамч улс Хуурамч эдийн засаг гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө ойлгочлаа. За өстой энэ үсэж байгаа хүмүүс маань ч гэсэн ойлгож байгаа гэж бодож байна. Төрийг гаргаж ирээ те. Тэрийгээ сайхан амьдруулах гэж дундаасаа сонгоод мөнгө гаргаад ингэж явж ирсэн. Тэр 1000 хүн дотор арилжаа 8 хэлчихэд дараа нь өөрсдийнхөө юм дараагийн өөр 1000 хүнтэй хийхэд манай 1000 хүний зөвшөөрдөг зоос нь нөгөө 1000 хүнийхээс илүү үед бид нар тэдийг захирах байхгүй да. Тийм ээ. Тэгвэл ингээд тийм шал өөр хүмүүсийн гаргадаг хөвлөдөг те үйлдвэрлэдэг зүйл болоод ингээд ирэхээр л яг бүх зүйл далигаад явчихсан те. Одоо энэ чи бүр юм юуны макро эдийн засгийн улс төрийн эдийн засаг гэж хуучин бидний үздэг байсан тийм. Тэгээ кино энэ төр байдсан шүү дээ. Нэг тосгоныхаа ингээд аз жаргалтай сайхан амьдрал хоорондоо бараа өчгөө те нөгөө нэрсэн арх марх хилдэв юм солилцоол те. Ингээд сайхан амьдрчээсэн жил нэг өдөр нэг залтын ирээл. Тэгээ та нэг өшөө сайхан хөгжүүл сайхан өгөө те. Надад ийм ингээд хардаа ийм сайхан атхын ганаачтай алт байна мөн үү? Тэгээ би миний алтаар баталгаажсан мөнгө та нарт хэвлэж өгөөд та нар үүнээс хойш битээ тэр тосныхаа алхагчийн тэ нөгөө мөнгийг ашиглаа. Минийхийг ашигла гэж хэлээд тэгээ тухайн тосны захирал эхэллээ гэд яг өнөөгийн долларын эсдийн тухай хийсэн кино байдаг байхгүй хэлбэр шүү. Ерөөсөө ирчүүлээгөө олж авна гэдэг чинь ерөөсөө мөнгөнийхөө. Тэгэхээр одоо шинэ өнөөдөр бидний тайлбарлаад байгаа нөгөө Монголын төр засаг 90 оноос хойш өөрсдөө төгрөгөө хэвлэхэ болоод мөн үү. Тэгээд нөгөө хэдийн хэмжээний долларын зээл авсан. Тэр авсан зээлэндээ таарсан
долларын эзэдийн нөгөө авчаа суулгацсан програмын дагуу бүрэн хатганд орж долларын ханшин тий 500 бишээ 50 100 буу гэж явсагод 50 100 200 300 1000 гэж явсаг 300 400 болтлоо ингээд мөн үү. Яг тэдний авчаа суулгасан програмын дагуу ингээд төгрөгийн ханшин долларын эсэг унаад тэр унсан ханшаар төгрөг нийлүүлэгддэг. Ийм нөгөө бид нар ийм колони буюу эзэн төрмгийлүүлсэн мөн үү. Тэгээд бид нар нэгдүгээр зээлийн заавал авах ёстой. Авсан зээлийн дараа нь заавал төлөх ёстой. Мөн үү. Энэ засгийн газрын авч байгаа татвараараа тэдний зээлийг төлөх ёстой. RJ банкуд нь биднийг зээл өгчээ бидээс авсан зээлийг тэдний зээлийг төлөх ёстой. Монгол банк нь тий бидрээ цогцолсон мөнгө буцаага тэд нар зээл өгсдөг гэдэг ингээд бүгдийг өөрсдөө төлөө ажилуулдаг ийм харин тий. Тэг эзэн төрөмгийлсэн шинэ колони түрүү неолиберализм гэдэг шиг неоколончлын эзэн төрөмгийлээд одоо бид ороод 35 жил болж байгаа байхгүй юу? Харин яг би бас сүлдө ойлгосон л да. Ерөөсөө одоо ингээд нэг цүнхтэй мөнгө авчираад тавина гэдэг чинь бас тэр чинь одоо ингээд зөвшөөрөгдсөн л бол өнгөрсөн чи ирээдүйд чи одоо чи ингээд ерөөсөө хүний цаг хугацааг нэгсэн даа ингээд хатгалсан байгаа байхгүй тий. Баялаг цаг хугацаа одоо юу их мэдлж юм. Айгу олоотой. Яг ингэсэг одоо бид 3.5 сая монголчууд амьдарч хэлж нэг юм цүнхэндээ доллартай хүн ирээд ирээл юу шүү дээ. Үүнээс хойш шүү дээ тий. Энэ доллар. Тий. Та энэ доллартай би доллартай учраас таны мөнгө хэвлэх хийж авлаа. Мөн үү? Тэгээд та нар давуу хэрэгтэй орж ирээд миний энэ долларыг надаас зээл авна. Тийм хэмжээгээр чи би та нарт төгрөг хэвлэж өгнө л гэж захирчиж байгаа байхгүй. Маш энгийнээр бол. Тэгэл ерөөсө бүрэн атгах чинь шүү дээ. Тэгэхээр Монголд миний хэлээд байгаа нэг төр гэж байхгүй гэд. Альва нэг хаанч гэдэг юм уу төр юугаар хүлэн зөвшөөрдөг гэсэн. Өөрийнх нь дэлгэцсэн зоос хэвсэн мөнгө хоёрын ард түмэн зөвшөөрчихвэл тэр төр ард түмний төр. Мөн үү? Тэр нь хавь ойрын зөвшөөрчихвэл тусгаар улс واخгүй да. Ийм энгийн байхгүй. Ерөөсөө өөр гэдэг чинь ерөөсөө бүр юм юу яваад байгаа юм те. Бүр одоо ингэж яг л хөдөлмөр те. Мөнгө гэдэг чинь өөрөө хөдөлмөр цаг хугацаа тухайн хүний айгүй олон юм ингэж яваад байгаа цаана. Тэгэхээр нэг өөртөө ихэр чинь одоо тэр хүний доор дахиад 30 жил баг ажиллаж өгөх ёстой гэсэн нэг юм. Тийгүү тийм айгүй ингэм байх. Уг мөнгө чинь бол тухайн хүнийг өөрийнхөө авьяас шадлаараа хөдөлмөрлөө зүтгээд үр дүнгөө үзэхэд нь урамшуулж өгдөг хөшүүрэг болдог хэрэгсэл байхгүй юу? Мөн үү? Гэтэл бид нар нөгөө цүнхтэй ирсэн долларын эздээс хуурагдаад бүх мөнгө хэвлэх хэрэгээ хуульчилж өгчөж байгаа. Манай их хурд засгийн газар мэддэггүй болоод тэгвэл тэд нар манай энэ Монгол банк гэдэг нэртэй нэг тийм тооцооны касса байгуулчаад тэгээ тэрүүгээрээ дамжуулаад за та нар өнөөдөр Монгол банкаар дамжуулаад болон RJ банкаар дамжуулаад хэдэн долларын зээл авчин маань бид нар надаас тэр хэмжээгээр чи би та нарт нөгөө тал чинь төгрөг хэвлэж өгнө. Гэхдээ тэр төгрөгийн хүүчин жилийн 20 байна. Гэсэн ийм програм тавьчихсан гэсэн үг байхгүй. Энгийнээр тайлбарлаад. Мөн үү? Тэгэхээр чи бид нар яаж өөдөх юм бэ? Тэгэхээр энэ бол нөгөө чиний хэлдгэр тий юм хийх тусмаа зээл авах болно. Зээл авах тусмаа улам өрөнд ордог. Тийм загвартай болохоос хизээ чин зээлээс мултарч өрнөөс мултрахгүй байхгүй да. Гол нь ийм аюултай нэг хуурамч санхүүгийн програм авчирчаад тэгээд нөгөө тарих уугаад залдаад ингээ байгаад байгааг л би сүүлийн 20 жил тайлбарлаад байгаа шүү дээ. Тийм. За тэгээ нөгөө ингээд дундуур нь юм ороод ирчлээ те. Нөгөө хүмүүс ч одоо хямрал орчлаа. За одоо ингээл нөгөө нэг аялаа юурыг бол орох байх л та. Одоо яаж энэ асуудлаас одоо салах уу? Таны одоо ингээ шийдлүүд ярьдаг шүү дээ те. Энийг одоо яагаад ус төрчд хүлээж авах? Би одоо зарим нэг гэж боддог байхгүй. Энэ ус төрчд бол бас бүр нэг тэнийг биш мэдчихэл байгаа. Тэгээ мэдсээр үжиж одоо зориуд одоо ингэж байна уу? Би бүр зарим тэгж бодохгүй энэ мэдсээр үжиж ямар нэгэн шалтгаантайгаар ингээл ийм байна. Нэгдүгээр хөдлөхгүй тий. Ийм байгаа. Мэддэг хүмүүс нь төлхөө гудамжиндаа байгаад байгаа. Ойлгож гудамжаа. Яг саард ордон дотор байгаад байгаа хүмүүс нь энийг мэдэхгүй мөн үү? Мэдсэн яагаад байгаа юм. Мэдхгүй хүмүүс нь дийлэх нь орчиж байгаа. Угаасаа тийм хүмүүсийг орохоор нөгөө бүх тогтолцоо чинь тийм байхгүй юу тий. Тэр нь тэгэхээр би баян хэлдэг штеп. Миний яриад байгаа энэ долларын эзэдийн неоколончлын залмихийг ойлгосон. Тэгээ миний яриад байгаа энэс гарах тэр шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа онол номлолыг ойлгосон хүмүүс нь цаашаа Монголын төр зүтгээд Монголын төр болно шүү. Энийг ойлгоогүй хүмүүс нь арчигдэн шүү. Тэ зүгээр нэг арчигдахгүй үүлийн үрээ үзнэ. Эдлэн.
баярах ингээд бас нэг юм асуудал байгаа байхгүй. За тайлбарлаад тэр байхгүй юу? Одоо ингээд нэг юм том одоо дэлхийд хамарсан нэг юм гинж байна гэж хараад байгаа байхгүй. Би ер нь бол ингээд системтэйгээр тогтчихсон те. Тэг энэ гинжийг эвдэх. За тэгэл одоо юу гэдэг өөрсдийнхөө мөнгөний бодлогыг гаргах те. Ингээд амар хэцүү юм шүү. Ер нь бол цаанаас насар том дарамт ч юм уу. Тэг юу вэ тийм болоо гэж боддог. Гүрнүүдийн шахалтууд те. Харин ингээд бид нар үүдэг байхгүй нөгөө энийг нэг хэцүү чадахгүй юм шиг бодсныхаа золиосыг өөртөө амсаад байгаа. Үнэхээр амархан. За юу. За би шууд хэлье. Нэгдүгээрт нь миний яриад байгаа шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа номлолыг ойлгочих. Би одоо нэг төрлийн шинэ шашин гаргаж ирээд шүү дээ. Монголын ард түмний өргүү амьд. Одоо нэгс цаг үедээ тохирсон номлол өргүү байх. Хоёрдугаарт нь хоримтлалтай болох. Гуравдугаарт нь бүр баян тий чинэлэг болгох гэсэн ийм гурван шаттай шинэ мөнгөний бодлогын онолыг тайлбарлаад байгаа. Тэр маш энгийн юу юм нэг. Монгол улсын төвөрөг хэвлэдэг. Одоо чи би Монгол улсын төвөр байлаа шүү дээ. Тэгэхээр чи би нэг дархан дөгөөд нэг зоосоо дэлдүүлэх юм уу? Нэг хэвлэх компани найдуу чи миний төвөргийг хэвлүүлнэ шүү дээ. Тэр нь Монгол банк нь байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээр би тэр дархнаа өөрийнхөө мэдлэлтэй авах хэрэгтэй байхгүй юу? Америкуудын мэдлэлээ салгаж аваад. Тийм байгаа. Салах процесс амаргүй юу? Хууль шүү дээ. Тэр Монгол банкны тухай хууль л байхгүй да. Хууль өөрчлөлт. Тийм тэгэл болоо. Тэр үгүй дандаа хуулиар хийцсэн бүх тогтолцоо гэдэг чинь хуулиуд байхгүй юу? Тэгэхээр Монгол банкны тэр хараат ус гэдэг үгийг авч хаяал засгийн газрын нэг агентлаг очихд болоо байхгүй. Нэг яам эсвэл агентлаг аль нь ч болно. Засгийн газрын. Засгийн газрын эсвэл аюулгүй зөвлөлийн дор байдаг нэг хэрэгжүүлж агентлаг болгоод болоо. Тэгээд аюулгүй зөвлөлөөс за эдийн засгаа тий мал аж ахуй газар зээлэнд тийм санхүүжилт гарах. Орон сууцтай санхүүжилт гарах гээл. Тэгэл тэрүүг хэмжээг нь хангалттай төвөргөө хэвлээд өгчдөг. Мөн үү? Тэгэл дараа нь олсон ашигаас нь засгийн газар нь сангийн ам татвар цуглуулж авчдаг. Би маш энгийн загвар тайлбарлаа. Тэгэхээр Монгол банкыг нэг одоо бид нар юу хийх ёстой шинэ мөнгөний бодлогыг би юу гэдэг нэг нэгдүгээрт нь Монгол банкыг Америкуудын мэдлээс валют сангийн мэдлээс салгаж аваад Монголын төр засгаас хараат ус гэдэг статустайг нь арилгаад хууль эрхцэн хувьд. Тэгээ засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгоод. Мөн үү? Тэгэхээр чин дагаад мөнгө хэвлэдэг эрх нь гадаад худалдаа валютын нөөцөө зохицуулдаг эрх нь засгийн газар руу ороод ирнэ гэсэн үг байна. Ороод ирнэ. Гэтэ энэ улс төр дотор одоо ингэ лобби ч юм уу, тийм бүлэглэл ч юм уу, гадны юмнууд нь байх уу? Ингээд бодож бодоод байгаа юм. Би бол чинь оюун эрдэнэ болно шүү дээ. Шууд энийг хийн. Яг л би жинхэнэ эрх мэдэл авчих байгаа байхгүй. Авчих юм чи. Мөнгө хэвлэхээс илүү том эрх мэдэл хаач байхгүй шүү. Хаач байхгүй. Тэгээ би мөнгө хэвлээд ард түмний хүн хариуцлага хүлээгээд ийм 14 мега төсөл мөсрөг долларын эцэс зээлгөө хэрэггүй болчихж байгаа. Мөнгө бол их мэдл шүү дээ тэр. Мөнгө хэвлэгч өөр хамгийн том эрх мэдэл шүү дээ. Хамгийн том эрх мэдэл авахгүй мөртлөө өөр юмыг хайгаад хоорондоо хэрэлдээ яваад байгаа. Тэгээ миний хэлээд байгаа ордон дуучин энэ юм ойлгодог хүмүүсийг оруулдаг тогтооч өөр эндээ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр гайхаад байгаа мөнгө хүмүүсийг одоо ойлгохгүй яваад байгаа. Тэгэхээр ингээд Монгол банкыг татан болголаа. Засгийн мэдэл дээр чинь засгийн газар дараагийн алхам нь ханшиг доктортой болгосон хууль гаргачих. $1 $3,400. За. Тэгэл болоо. Хөдлөхгүй үсэ. Хөдлөхгүй. 1,470 төгрөг гэж. Энд дэр би ингэж баярхах ингэж асуумаар байгаа. За ингээд тогтоочлаа тийм үү. Тэнгүүд нөгөө валютын нөөц мөөцийг одоо ингээд одоо зөрүүд багасгах тийм үү яа тийм бас тийм юу байдаг гэж би хараад байгаа байхгүй. Африкийн орнууд ч бас тэгж ирэх гэсэн юм гэж бодоод байгаа байхгүй. Ингээд ойлгоч. Нэгдүгээр валютын нөөц гэж юу ингээд сайн хөөгд үзэхэр. Уг нь бол ингээд та нарт ойлгуулахтаа бол валютын нөөц чинь та нар ингээд тодорхой гадаад 8 хийхин тулд нөөц хадгалж авах зараад нэг доллар худалдаж авахын тулд тий өөр гаднаас юм худалдаж авахын тулд өөртөө нэг юм зараад доллартай болно. Та нар ингээд юм зараад доллартай болно. Өөрөөр доллар юм худалдаж авах буцаа. Тэгэхээр тэрийг худалдаж авах чинь дутаж магадгүй учраас одоо ямар ч нэг төлөвчөндөө мөнгө хадгалдаг шиг худалдаа ойлгодог байхгүй юу? Яг бодит байл тайлбарлахтаа байна. Гэтэл нөгөөд нь юу болж хувирсан гэхээр долларын эзэд одоо би долларын эзэн юм чи Монгол бас чамд зээл өгч байгаа. Чамд одоо өнөөдөр ингээд 35 тэрбум долларын зээл өгч байгаа байхгүй. Манай Монгол улсын гадаад дээр 35 36 болцсон байгаа. Мөн үү? Тэгээ би чамд 36 тэрбум долларыг жилийн 10% хүүтэй зээл өгч байгаа. Мөн үү? За 10% хүүтэй. Тий. Тэгээ энэ дээр чинь бас их залилын явдын юу юм гэхээр зээл өгнө гэдэг нөгөө санхүүгийн хэллэг нь өөр их залтай. Зээл өгнө гэж хэлэхээр чи намайг мөнгөтэй өнгөж боддог. Би чамд зээл өгнө гэж ярьдаг. Яг боддод дүүгүү. Чи зээлийн процентыг нь тавьж байгаа шүү дээ. Тий. Бодит хөрөнгө тавьж байна. Оюу толгой ордыг ч байд юм уу, 5 толгой нүүрс эрдэнтийг ч юм уу. За, бодит хөрөнгө тавьж байна. Бодит хөрөнгө тавьж байна. Тий. Мөн үү? Би чиний тэр зээлийн процент тавьж байгаа юмар чи баталгаач доллар хэвчиж чамд буцаага залдаад зээл өгч байгаа байхгүй. Тэрэн дээр баталгаачсан. Тиймээс чиний барьцаа байхгүй миний доллар чи юу ч шүү дээ. Өөрөөр
зээл авч байгаа үний барьцаан тавьсан хөрөнгөөр баталгааждаг тийм залилан байхгүй доллар ч өөр. Энэ бүр ингээд анханаас ийм сонир. Тийм сонсч. За тэгээд энэ нэгдүгээр тийм залилаа. Тэгвэл чамд би одоо Монгол улсад 36 тэрбум долларын зээл өгчөөд тэнгуутаа тий чи 5 тэрбумөө буцаагаад валютын нөөцөд надад буцаагаад өг гэж байгаа. Өөрөөр би чамд мөнгө зээснэ буцаагаад. Гэхдээ жилийн 10% хүүтэй мөнгө зээлчихэд мөн үү? Тэрнээсээ чамд би 36 долларыг жилийн 10%-тэй зээлчихэд тэрнээсээ 5 долларын буцаагаад би жилийн 5% хүүтэй чамаас буцаага авчиж байгаа байхгүй өөрөө зээлчиж байгаа байхгүй. Тэрийг валютын нөөц гэдэг шүү дээ. Ойлгож байна тий? Ойлгож. Ийм энгийн залилан мөн үү? Сонин тийм. Тэгэхээр хан тэгээд нөгөө ард түмэнд ойлгуулж байгаасаа бүр эсэг юмнуудыг эдгээр нөгөө бодит байдалтай хийж залддаг байхгүй да. Мөн үү? Тэгэхээр бид нар яах ингэж сайн ойлгочих. Манай Монгол улсын гадаад худалдаа бид нар 100 долларын юм зараад буцаагаад 90 долларт юм худалдаж авдаг байхгүй бодит худалдаа маань. 100 доллар олоод бид нар 100 доллар олчоод 90 зардаг 10 дандаа үлдчихдэг учраас бид нар тийм валютын нөөц байх хэрэггүй байхгүй. Угаасаа гадаад худалдаа чи ашигтай байхгүй да. Тийм үү. Сүүлийн хэдэн жил 3 4 жил дандаа л гадаад худалдаа авдаг талтай гарлаа. Сүүлийн 3 4 жил дандаа ашигтай яваа штэ. Тийм байгаа. Тэг яагаад доллар гонжигээр хэлээд ш тань чи шоу. Цаа ухуудын заллин байдаг гэдэг ахтай. Доллар нь ихсээд байгаа мөртлөө тий. Төгрөг унаад байдаг. За хоёрдугаарт нь одоо нэгдүгээрт нь хэлье. Бид одоо гадаад худалдаа хийхээр 100 доллар олоод буцаагаад 90 долларт юм худалдаж аваад 10 доллар нь төрөвчөнд миний хармаар болчиход байгаа байхгүй байна. Жид болчихсон. За нэгдүгээр юм. За хоёрдугаар юм нь юу юм гэхээр бид нар яг бодит байдалтай. Доллар ашиглах ямар ч хэрэггүй байхгүй юу? Ингээ 100% боломжтой. За сонсч. Одоо бид ингээд үндсэндээ 8 хийдэг 3 гадаад худалдааныхаа түншүүдээ үзэх юм бол 3 түнштэй 8 хийж байгаа. За Хятад Орос болон бусд нь. За бусд хэдэгт нь одоо энэ доллараар очиж тий. Тэгээд одоо манай Солонгос гээл. Тэгээд одоо Вьетнамд өөнрөө очиж амраад тийш тайлж тий. Бүгд очиж доллар зарж байгаа шүү дээ. Тэгээд ялгаа واخгүй тэр долларын зард байхгүй. Тэгэхээр манайх яад ингэхээр нийт Монгол улсын эдийн засгийг ингээ гадаад худалдаа харах юм бол тий. Орлого талдаа бол бараг 100% хятадаас орлогоо олж байгаа. Яа. Сонсч гинөө. За хятадаа бараг 8 ээж гэсэн үг шүү дээ. Бид нар бараг бүх юм 100% шахуу хятадаас нэг хэдэн байхгүй тий. Гэхдээ зараад мөнгө олж ийн гэсэн үг байхгүй. За тэгэхээр бид нар тэгвэл сайн сонсчих. Ингээд бүх юм манай бүх юм хятад руу зарагдахаас биш. Оюу толгойч гэсэн манай алт цэсийг аваад хятад руу зарж байгаа болохоос өөр тийш авахгүй шүү дээ. Ойлгож байна тий. Өөр манай доод ирсэн мэл гадны компани гэсэн манай юмыг аваад хятад руу зарах. Тэгэхээр Монголын бүх юм өөрөө хятад руу зарагчлаа. За та бүр үнэмлэхүү дээдийг холгох нь гэсэн үг шүү дээ. Мөн үү? Тэгээд тэр нь 100 доллар. Тэгвэл яагаад бид нар хятад руу зарж байгаа юмыг заавал доллараар зарах ёстой юм? Мөн үү? Юанаар зарч болдгоо юм? Юанаар нь. За сонс нэг. За Хоёрдугаарт нь одоо нөгөө буцаад бид нар юу гаднаас худалдаж авдаг хинээсгээ үзэхээр нийт худалдаж авч байгаа нь чинь 70% нь бид нар хятадаас худалдаж авч байгаа. буцаагаад 70%. 20% нь Оросоос авч байгаа. 20% нь Оросоос авч байгаа. Үлдсэн 10 зүгээр бусдаас нь авч байгаа байхгүй. Японоос хуучин 10%, Вьетнамд очиж хамарч мөнгөө өрдөг, Тайланд өрдөг. Тийм 10% нь шүү дээ, тий. Тэгэхээр бид нар одоо миний яриад байгаа шинэ мөнгөний бодлогын нэг чухал заалт нь гадаад валют, гадаад худалдааныхаа зохицуултыг хийхдээ аль устай ямар хэмжээний худалдаа хийдیں۔ Тэрүүгээр нь валютуудаа бүрдүүлнэ гэж яахгүй юу? Эрүүл ухаанаар зөв биз дээ. Чи одоо нарантуу захын 8 чаа. Тэ? Тэгэхээр чи ингээд 8 хэдгүү үзэнгүү чи хятадаас нийт авч байгаа барааныхаа 70%-ийг авдаг. Оросоос 20% нь авдаг. Үлдсэн 10% нь бусад Америк, Япон одоо Европ бус улсаас авдаг гэдэг ингээд тайлбарлах юм бол тэгвэл чи мөнгөө цуглуулахдаа 10% нь доллар, 70% нь юан, 20% нь рубль цуглуулчихна үстэй. Тийм, угаас тэр улсаас очиж авах юм чи. Тэргүү. Тийм үгүй заавал ихтэй доллар худалдаж аваад дараа нь рубль болгож рублээс юм худалдаж аваад энэ чинь төгрөгөө зарчаа буцад доллар авах. Дахиж доллар авч цаад юан болгоод буцаж юан болгоод. Яг юан доллар хийхэд бид ингээд тэрнийхээ төлөө шимтгэл төлөөд байнга иркиттэй. Дарамт юан гэсэн зарим байгаа цаалж байна. Тэгэхээр нэг юм хэлэхэд нэгдүгээрт гадаад худалдаа ашигтай учраас бидэрт валютын нөөц хэрэггүй. Хоёрдугаарт нь яг валютын нөөц буюу валютаа яаж хадгалах вэ гэхээр 70% нь юанаар, 20% нь рублээр, 10% нь доллар гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 100% доллар хэрэггүй. Тэгэхээр нөгөө одоо сүүлийн үед бүх улсууд долларжилтын эдийн засгаас салнаа. За тийм бүр тодорхой болчиход байгаа. Тооцоо хийдэг болно гэдэг чинь миний энэ адилхан юм ярьж хэлж байгаа гэсэн үг. Тийм байгаа.
Тэгээд яг эндээс бас нэг бодлоо л доо. За яг яанаар ингээд асар их худалдаа хийж гэж те. Энэ жоохон аюултай юу? Үгүй юу? Үгүй ингээд гоё та нэг юм саад болчих. Аюул хизээ. Өрөвдөр хийн үү, доллар хийн үү, юанаар хийн хамаагүй. Монголчууд өргөө байх нь өөрөө аюулгүй байх. За бас тийм шүү дээ. Тийм үү? Одоо чинь доллар хичээд ямар байх вэ? Долларын өрөнд орчод тэр өрөнд орсон доллараа буцаагаад юан руу шилжүүлээд тэргүй юанаад аваад байгаа шүү дээ. Тэргүй юанаад аваад байгаа. Харин тэр нөгөө өрөнд ороод байгаагийн чинь өшөө багасах байхгүй да. Монголын ард түмэн өргөө мөн үү? Ахуй амьдрал нь Хятадаас, Оросоос, Америкаас хамааралгүй болсон цагт сая тусгай тогтмол байхгүй. Тэгэхээр миний яриад байгаа шинэ мөнгөний бодлогоор маш амархан. Монгол банкыг авлаа. Ханшиг доктортой болголоо. Гадаад валютын нөөцөөс ханьяа шиг бүрдүүллээ. Тэгээ нэг чухал алхам нь ард түмний банк байгуулах юм. Нөгөө тусгай зөвшөөрлөлийн эдийн засаг гэж ярьсан. Тэгэхээр одоо энэ голомт худалдаа хөгжил мөгжил гэж энэ банкуудыг мөнгөтэй юм шиг хүмүүс их андуурд юм аа. Энэ банкуудад нэг төгрөгч байдаггүй маа. Мөн үү? За одоо ингэ төсөөлье. За чиний данс аль нэг банкн дээр байгаа биз? Тий. Хувь данс чинь, компани чинь данс чинь. Тийм богоц. Яг тэрэн шиг. Дээр нь чиний төлж байгаа ус, дулаан, цахилгаан, газрын төлбөр бүх юмнууд чинь данснууд дахиад тэр банкуд дээр байж байгаа. Тийм богоц. Чиний Mobicom-ын төлбөр, Unitel-ийн төлбөр, тий? Universal-ийн төлбөр чинь дахиад тэр банкуд дээр байж байгаа биз? Аа, дансан дээр. Тэр ингээд айгүй олон задлагдсан болохоос биш. Тэр тухайн банкн дээр байж байгаа орлогын их үүсвэр чинь бүгд бидний мөнгө өөрсдөө өгдөг байхгүй юу? Тий. Тэгвэл бид нар яахаараа өөрсдийнхөө мөнгийг тэр голомтын баясаа сахал эрдэнэлд өгчөөд мөн үү? Тэд нар бидэрт тэгээд дахиж хиндэн зээл өгөх, хэдэн өвтөө өгөх юм. Тэгээд аль улсын намайг санхүүжүүл биднийг удирдах юм. Ямар олигарх бүлгэл үүсхийг тэд нар шийдэж болохгүй байхгүй. Тийм учраас бид нар зүгээр л ард түмний банк 100% бүх Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг ард түмний банк байгуулад тэгээд тэр ард түмний банкн дээр бүх Монголын иргэд хуулийн этгээдүүд Монголын засгийн газартай ажилладаг гадаадын зээл тусламжийн дансууд гадаадын тий хөрөнгө оруулалтын дансууд оюу толгойн данс мөн үү бүх дансуудыг бүгдийг ард түмний банк дээр авчирчих юм бол тэр одоо энэ хувийн банкуд ямар данс үлдэхгүй мөн үү бид нар зүгээр тэгэл хоосон тийм одоо юу гэдэг хоосон юу ч хүү их усргүй хүмүүс байхгүй юу зөв гэтэл одоо хүмүүс юу гэдэг банкуд нэг их усртэй юм шиг тэд нэг амар их мөнгөтэй юм шиг хөлбөлөөд аваад ирсэн юм шиг бидний мөнгөийг ингэж тий хэдэн хувийн хүүтэй хинд нь өгөх юм. Дундаас нь өөрөө хэдийг өөрөө авч тансаглах юм. Хэдээр нь ус төртийг худалдаж авч луураа хийх ингээд энэ хүмүүс мэдээд байгаа учраас бид нар ингээд доголдоод байгаа учраас одоо шинэ мөнгөний бодлого дахиад энэ үзэж байгаа подкаст үзэж байгаа хүмүүстээ товчхон хэлчихэд баяр хүү миний хэлээд байгаа Монголын ард түмнийг аврах хувьсгал бол шинэ мөнгөний бодлого тэр маань ийм хэдэн алхам байх юм. Нэг Монгол банкыг Америкуудын мэдлээс аваад улс орны долларжилтыг арилгана. Ханшиг доктортой болгоно. Хуульчлаад. Гадаад валютын нөөц, гадаад худалдаага зохицуулдаг. Монгол банкны хууль дандаа хуулиуд байхгүй. Монгол банкны хууль, гадаад худалдаа, валютын нөөцийн менежментийн тухай хууль, ханшиг доктортой болгосон хууль. За энэ хуулиудууд. Дараа нь нөгөө талд ард түмний банк байгуул хууль байгуулчихна. Тэгээ бүх ард түмэн өөрсдийнхөө дансыг иргэдэн дансаа нэгээд, компаниуд нь дансаа нэгээд, засгийн газрын болон төрийн өмчтөд бүх компаниуд дансаа нэгээд мөн үү? Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалт хийсэн Монголоос тусгай зөвшөөрөл авсан бүх компаниуд засгийн газар тусгай зөвшөөрөл авсан байгаа шүү дээ. Тэд нар бүгд дансаа нээчихэр чинь тэр лойер чинь банкны эзэд юу ч үлдэхгүй. Мөн үү? Тэгээд тэр ард түмний банк нь нөгөө засгийн газар нь өөрөө өөртөө мэдлэлтэй байгаа Монгол банкаараа дамжуулаад төгрөгөө өвдөд ард түмний банк руу өгдөө ард түмэн тэрийг хүүлэхгүйгээр мөн үү? Жилийн 2% сэтрэхгүй хураам шимтгэл аваад эдийн засаг руу гаргахаа. Тэгэхээр жинхнээ зах зээлийн нийгэм чи бий болох байхгүй юу? Одоо л чинь тий. Тэгээд эхлэхээр бид нар гаднаас зээл авах хэрэггүй болчихлоо. Мөн үү? Гаднаас зөвхөн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтыг хамтар шийдэхээс биш. Зээл авах хэрэггүй. Зээлийн эдийн засаг биш. Мөнгө хэвлэдэг дотор талын хөгжлийн эдийн засаг гадналтаа болохоор хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын төслүүдтэй болж үлдэх байхгүй юу? Юус ийм энгийн загвар. Энийг товчхон тайлбарлахад энийг ч дараа нь өстой болж үл хүмүүс сайн хүргээр энэ ч амин чухал гаргалгаан шүү. Энийг хийхдээ дандаа хуулиудаар хийнэ. Тогтолцоо гэдэг бол хууль байхгүй юу? Тий, хуулиуд. Тэгэхээр одоо бид нар суур 10-аад хууль үүдэг. Монгол банкны хууль, арилжааны банкны тухай хууль, татврын багц хууль, нийгмийн даатгалын хууль, валютын нөөц гадаад худалдаа зохицуулах тухай хууль мөн үү? Ханшны Монгол улсын үндэсний мөнгөнд тэмдэг төгрөгийг тий тогтвортой болгох, дархлаатай болгох, хүчиг болгох тухай хууль мөн үү?
ханшиг докторчуулсан хууль тэгэхээр баярхаа наа чинь даалтын тухай хууль гэдэг ийм болж байгаа юм шиг баг. Энэ хуулиудаа хийчихэд дараа нь энэ хуулиудаа нэг 10-аад хууль хийснийхаа дараа залгаад араас нь энэ хуулинд орсон өөрчлөлтүүдийн дагуу иргэний эрүүгийн хууль гэдэг нэг 60-аад хуулинд өөрчлөлт орох юм. Нэг 60 гаруй хууль байгаа. Ингээд нэг 80-аад хуулинд өөрчлөлт хийгээд тэгэл Монгол улсад цаашдаа засгийн газрын тэргүүн баяр хүү байна уу те одоо чи юу вэ хамаагүй. Хуулиуд нь юм учраас тогтолцоо нь өөрөө ирүүлжээд явчих. Тэгээ маш том засгийн газартаа ард том хариуцлага тооцохдоо одоо ийм янз бүрийн худлаа ямар хариуцлага тооцохгүй. Яг ахуй амьдралтай холбоотой мөнгөний ханш зээлийн хүү барааны үнийн өсөлтөөр хариуцлага тооцсон. Тэр чинь ерөөсөө хуу хүмүүсийн боолчлог аюул юм байгаад байгаа шүү дээ. За. Засгийн газраа Монгол төгрөгийг 3400-г хуульчилсан байхад та нар 5%-аар алдах буюу те. Одоо 170 төгрөгөөр ханш нэмэгдүүл тэгвэл тэр засгийн газрын Монгол банк гэдэг нэртэй сайд юм уу агентлагийн даргаа соль. 5% цааш 10 хүрэх юм бол уулзраа засгийн газар огцор их хурал таар. Ингээ хуулиндаа үндсэн хуулиндаа заагаад өгчих байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр чи тэгсэн тохиолдолд энийг хийж чаддаг над чи хүн гарахаас биш. Тэгэхгүй бол дандаа юм залдингүй хүмүүс гараад тоглоо яваад байгаа байхгүй юу? Ууч мэдлэхгүй. Тэр ингээ ханшиг доктортой болоод ханшин дээр ингэх юм бол Монгол банк хариуцлага өрөх ба 10% ханш алдах юм бол засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн огцор их хурал тарна. Тэгэхээр их хурал мууч гэсэн лоёртой дүүрхэ болчихно. Дараа нь барааны үнийн өсөлт. Барааны үнийн өсөлт буюу инфляц 5% хүрэх юм бол эдийн засгийн яам ба сангийн сайд ажиллаа өгнө. Эдийн засгийн сайд ба сангийн сайд 10% хүрэх юм бол засгийн газар бүрэн бүрэлдэхүүн огцор их хурал тарна. Энэ хоёрыг зоогоод өгчт болно. За 3 дугаарт нь юу юм гэхээр Монгол улсад хөдөлмөрийн доод хэмжээ мөн үү? Одоо яг өнөөдөр байж байгаа манай баялаг бүх юма тооцоод үзэхээр минийхээр бол баримж байгаа нэг $5,000 ихчих хэрэгтэй үедээ. Ямар ч асуудалгүй. $5,000 буюу ойролцоогоор нэг 17-8 сая төгрөг байхгүй юу? Тэгэхээр хөдөлмөрийн доод хэмжээ ойролцоогоор $5,000 тэмцэх 17 сая төгрөг. Мөн үү? За тэгээд эндээс нь зөвхөн энэ татвар аавна, өөр татвар авч болохгүй. Гэхдээ татвар нь бол ерөөсөө олсон ашигаас нь 10% сэтэрэхгүй байхаар зохицуулчих. Гэтэ баярах юм шүү. Аажмаар хийхгүй л энэ аюултай шүү. Үгүй яа юу гэж аюултай байх юм? Огцон мэдээ чинь хийлээ гэж бодлоо. Огцон мэхээр юунд аюултай байх юм? Чинь одоо юу гэдэг цалингийн доод хэмжээ ингээл огцон өсөж штэ. Тэнгүүд одоо тэгэл нөгөө нэг юм уу яаж тохируулах бол одоо нөгөө гадаад худалдаа авалт маалт одоо ингээл хүмүүс их мөнгөтэй болж эхэлнэ штэ. Хангалттай мөнгөтэй болохоор нөгөө чинь тэгэл гадаадаас нөгөө хамаг юм аавн их болов яах вэ? Тэр дээр шин саний Тарамп шиг гайлын татвар зохицуулна штэ. Гайлын татвараа. Тэгжиж үндэсний үйлдвэрлэлд босгож ирнэ шүү дээ. Тэр буцаага үйлдвэрлэл. Мөнгөний ханшин доктортой болоод зээлийн хүүгүү болоод мөн үү? Хүн болгон зээл өгдөг болгосон дараа үйлдвэрлэлд босгож эхлээд гадны импортын дээр нь татвар нэмчих байхгүй дээ. Яг зөв наадах чинь. Наадах чинь тий. Тэгэхээр одоо тайлбарлахад ингээл окер болчих. Хүмүүс ингээд нөгөө цалин нэмнэ гэхээр нэг мөнгөтэй болоод инфляц болчих юм шиг. Нэг мөнгөтэй болоод гадаадаас юм авах гэдэг юм шиг яриад байгаа шүү дээ. Тэгээд өстө цалин хамаг доллар юм уу? Чиний цалин нэмдэ шүү дээ. Чиний цалин нэмэх тусмаа чи гадуур гарч хоол унд идэн бараа худалдаж авна. За тийм. Эдийн засгийг эргэлтүүлсэн. Гэтэ монголчуудын хувьд болохоор гадаадаас амар их авах гэдэг юм шиг байна. Тэнд татвар нэмчих шиг үйлдвэрлэдэг болчих шүү дээ. Одоо юу юм гэхээр бид нар ягаад үйлдвэр шоон болж чадахгүй нэхэр мөн үү? Хятадтайгаад өрсөлдөхгүй нэхэр хятадын зээлийн хүүтийн жилийн 3-аас доош орцсон. Тий. Бид нар энэ чи бараг 30 байгаа үстэй. Тэр 30 гадаад хүмүүс гайхдаг байхгүй. Та нар юу зээлтэй баяр тий? Гадаад хүмүүс гайхдаг байхгүй. Та нар гадаадаас харж байгаа хүмүүс өөрөөр харж байгаа шүү дээ. Бид нар ч одоо тэдүү үеиг авдаг. Та нар ингээд тэдүү 30 мөв гайхаад байгаа. Та нар яагаад тэмцэхгүй. Та нар бүр алцаач наа чи та нар бүр бүтэн доромжилж штэ гэдэг байгаа. Яг үнэн баг. Монголд байгаа хүмүүс бол амьдрал юм байдаг гэж бодоод харин тийм ингээд ойлголцсон байгаа байхгүй. Хүмүүсийн хар тогоон дотор хүмүүсийн хар тогоо таньх угаалсан дотор ингээд хүн даруулчих. Бүр ийм л байдаг гэж бодсон тий. Тэгэхэд гадаад байгаа хүмүүс болохоор яг үзэжтэй дахиад л бүр гайхдаг байхгүй. Та нар байлж баг үзээч. Гадаад өөр монголчууд гайхдаг штэ. Гэхдээ та нар яагаад ингээд доллар 3.4 яваад идэ тий. Нэг төгрөг $1 ш болдгүй юм уу гэд. Ингээд зовж байгаа. Тий бүр айгүй энгийн асуудаг байхгүй тий. Тэгээ тийм болохоор сайн дахиад өргөлөө тайлбарлахад дахиад бүр үзэгч болдог. Энэ яг тэр хамгийн том key point нь баггүй юу? Маш чухал. Монгол банкыг Америкуудаас салгаж авлаа, засгийн газрын мэдэлд авлаа. Гэдэг чинь мөнгө хэвлэхээр хороод ирлээ. Засгийн газрын мөнгөнийхөө ханшийг хариуцаад хэвлэнэ. Мөнгөөр дутагдуулахгүй. Мөн үү? За тэгээд ханшийн доктортой болгосон хууль гаргалаа. Ард түмний банк байгууллаа. Гадаад валютын нөөцөө зөв менежмент хийдэг хуулиараа өөртөө авлаа. Мөн үү? Тэгэнгუთ чин хувийн банк байхгүй болно. Мөнгө хөлдөг бүх тогтолцоо угаасаа байхгүй болчих шүү дээ. Хуулиар хорих хэрэгчгүй.
Угаасаа хүн болгон зээл олддог болохоор хэн юу гэж янз бүрийн банк бус ламбардууд аппликейшнийг царайчлах юм. Өнөөдөр тэдийг бас буруутгах болохгүй. Тэр хүмүүс чинь өөр юм хийхээр бүгд дампуурчаад өрөнд ороод алуулаад байгаа учраас зүгээр яаралтай зүгээр ингээл одоо тий банкнд ажилладаг хүмүүс нийлж байгаа дундаасаа банк ус байгуулаад ингээд шатлаад явчихж байгаа байхгүй. Одоо бүр энгийн чинь шүү дээ хаан банк. Тий хаан банкны эзэн чинь Таван богд групп. Тэгсэн Таван богд файнансга банк үстэй. Одоо дахиад аппликейшн дээр ч явуулах задарсан. Гэхдээ тэд буруу харахгүй байхгүй. Зүгээр л тогтолцоогоор нь мөнгө хүлдэг тогтолцоог устгаад жинкнээсээ эдийн засаг жинкнээсээ хөгждөг тогтолцоог бий болгох хэрэгтэй байхгүй бид нар. Зөв. Тийм учраас шинэ мөнгөний бодлого одоо л масар их мөнгө хүлдээ яваад байна. Энийг хийхгүй бол Монгол бас хизээч өөдлөхгүй. Тэгээ яг жинкнээсээ одоо 36 тэрбум долларын өртөө байж байгаа 50 тэрбум доллар хавцаа болонгууд нь бид нар 100 хавцаа үндэгдэл хятадуудад зарагч чинь. Тэгэл дуусаа. Баярах би ингэж ойлгож байгаа байхгүй. Одоо нэг монгол хүний 50 жил ажиллаж байна тийм үү. Тэгэхээр тэр 50 жил ажиллаж байгаа хүний баг одоо 20 30 жил юм уу баг. Бусын төлөөл зүтгсэн болж тараад байгаа байхгүй тий. Бусын төлөө биш. Одоо нэг олигархууд одоо юуны төлөө гэж тий. Тусгай зөвшөөрөлтөө энэ тусгай зөвшөөрөлтөө олигархуудын төлөө зүтгсэн. Харин хитэн цөөн нөхдөд тий. Ийм баха. Одоо бид нар бүгд ард түмэн өөрөө нэг банкны эзэн MCS-ийн төлөө зүтгэж байгаа. Тэдний коолог нь авч уугаал мөн үү? Тайг бие нь уугаал мөн үү? Нөгөө хэд нь болохоор долларын эзнээс зээл аваад тэр дундаас нэг 5 сая доллар хулгайлаад вертолтой авчнаад хаусанд амьдаад гадаад амьдаад байгаа болохоос биш. Өөрөөр хэлбэл Монгол улсын гадаад үе чинь 36 тэрбум долларын чи 15 нь ред тонтойгийнх байдаг. Үлдсэн 21-с чинь 8 засаг Монгол банк байгаа. 13 нь үлээ тийштэй баг 13 4 тэрбум доллар нь энэ олигарх компаниудын өөр байхгүй юу? Банкуудын өөр, MCS өөр, Нямтаашрын өөр, Маки өөр. Мөн үү? Тэгэхээр 13 тэрбум тэр 13 тэрбум долларын эдгээр тэр зээлийг авна. Барьцаанд нь бид биднийг барьцаанд 13 тэрбум долларын зээл авчаад тэрнээс өөрсдөө дураараа зарцуулаад сонгуульд ороод нэг мундаг ухаатаас явлаа тэр үнсэн царайлал. Санд худалдаж аваад мөн үү? Тий. Тэгсэн мөртөө эргээд эдийн тэр тавьсан өрий чинь бүгдийг бид нар тэр тансгалсан вертол унж байгаа авгаа өгдгөн тансгалтай юутай эдэн бүх өрийг бид нар төлөөд байгаа байхгүй да. Тий. Тэг гол нь энийг чинь дардах. Тий. Өөрөөр төлөх ялан 100% Монголын ард түмэнд байдаг. Ардуудынх нь нуун зээл аваад тий. Тансгалдаг нь идэх байгаа гэдэг. Тий. Энийг л арилгах хэрэгтэй байхгүй юу? Эний нөгөө нэг баярахад нэг понзи схем гэж бас яриад байгаа зүг. Яг одоо фонзи схем болгож чинь дэлхийн өөрөө тэр чигээр одоо тэр фонзи схем шиг фонзи схем шүү дээ. Санхүүгийн тогтолцооч өөрөө тийм орсон тийм. Нэг доод ингэ яг ингээ сайн харж одоо түрүүбэ дутуу тайлбарчих. Банк бол ингээ нөгөө уг нь бол банк гэдэг чинь ингээ бодит эдийн засгийн санхүүжилт өгчөөд хитрхи Америкт хитрхи өндөр хүүтэй зээлтэй байх юм бол зээлийн хүүч өөрөө инфляц болчдөг байхгүй юу? Өөр барааны үн юунаас бол тогтоох юм. Санхүүгийн өртгөөс. Одоо би чинь талах үйлдвэрлэдэг байл гэх юм бол талах үйлдвэрлэхдээ талхныхаа үнэн дээр нөө дулаан цахилгаан ус мус гэдэг нөгөө суур үнүүдэд ажилтны цалин байлангаа тооцчод тэр нэг өртөг бодит өртөг. Дээр нь санхүүгийн өртөг байхгүй. Зээлийн хүйдээ. Зээлийн хүү шалтгаалж байна. Татвар хэдэн өв төлж байгаа. Тэрнээс шалтгаалж байна. Аюулгад хэдийг төлж байгаа. Тэрнээс шалтгаалж байна. Аншийн алдаг хэдгээд энэ дөрвчийн санхүүгийн өртөг шүү дээ. Энэ дөрвөөр тооцож байгаа талхны үнэ тогтоох байхгүй. Мөн үү? Тэгэхээр чинь сайн бод. Одоо би юу яриад нэхэр зээлийн хөг байхгүй болох чинь. За. Аюулгад байхгүй болчихно. Аншийн алдагч байхгүй болчих штэ. Тэгэхээр манай барааны үн өсөлт байхгүй болчих байгаа штэ. Инфляц. Тэр чинь нөгөө би жил болгоо миний өгдөг цалин тодорхой, уур ус дулааны үн, цахилгааны үн тодорхой юм чи. Талхны өртөг байж л байхгүй да. Мөн үү? Тэгэхээр банкар яг ийм хүү багтаа санхүүжилт өгч талх үйлдвэрлэдэг өрдөг юм хийдэг чихэд. Мөн үү? Дараа нь тэр нь босоод ингуудаа дараа нь тэр компани тархмалхаа өндөр үнэтэй ашиглах гэдэг гут нь хөрөнгөний бирлүү хувьцааг гаргаад тэр лөө ашигын 8 буюу нэг өсний хөөсийг арилжаалдаг зах зээл өөрөө хөрөнгөний бирж учраас тэр лөө аваачаад тэгэд бодит эзэн засгийн инфляцийг оруулдаггүй хяндаг энэ санхүүгийн бүтцийг манайх хийж чадаагүй банк нь луурчин хувийн компаниудын мэдэлт хувийн эзэдийн мэдэлт тэр ард түмний банк байгуулчаад ард түмний биржээ байгуулад банкаараа хүүгүү зээл өглөө чи дахны үйлдвэр байгууллаа гой болчих юм бол дараагийн дахны үйлдвэр байгуулалтад чи банкны зээл авах хэрэггүй би сая ийм гой Эрдэнэ дотор дахны үйлдвэр байгуулад тий 24 төгрөгөөр ингэсэн одоо дараагийн үйлдвэр дахин байгуулъя хувьцаа гаргая тий мөн үү манай талхны үйлдвэр ингээд өрсөлдөөнд ялаад босны талхнаас хамаагүй гоё амттай жинхэнэ хөрөнгийн талх тий одоо юу гэдэг бүхэл бүрийн мөрийн ч гэдэг юм уу одоо хамгийн эрүүл мэндийн сайн талхыг бид нар бусдыг болдвол
дараажинтаа найруулахгүй эсэхгүй хийчихэж байна. Тэгвэл дараагийн дахны үйлдвэрээ хийдэг хувьцаа гаргахаар ч хүмүүс банкнд мөнгө хадгалуулж ашиг олддог биш. Тэр нь байхгүй болчих юм чи. Хөрөнгөний биржлээ ороод чиний компани хувьцааг авч эхлэх байхгүй юу? Хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Тэгэхээр одоо санаа ойлгож байна. Ийм хоёр гараар зохицуулдаг тийм санхүүгийн бүтц байхгүй юу? Бодит эдийн засгаа бий болгодоо жоохон төлжөө боож ирэнгуут тэр компаниуд нь хувьцаа гаргаад хөрөнгөний бирж рүү явчихдаг. Дараагийн эдийн засгийн санхүүжтэйгөө явж идэг. Ийм л да. Тэгээ бид нар энийг яг төгс хийхэд тулд шинэ мөнгөний бодлого гэдэг байгаа чинь Монгол банкыг дахиад тайлбарлаж үзэж байгаа олонд Монгол банкыг татан болгоод засгийн мэдээлэл авдаг төгрөгөө хэвлэдэг боллоо. Долларын эсэг ханшин доктортой боллоо. Валютын нөөцийн засгийн газар хариуцлаа. Ард түмний банк байгууллаа. Ард түмний хөрөнгөний бирж байгууллаа. За ингээд бүтэн энэ таарсан бүх хуулиудын 80-аад хуулигаа шинжилж хийлээ. Тэгээд болоо байхгүй. Баярх байгаа. Тэгэхээр наа чи баг нэг төрлийн хувьсгал юм шүү дээ. Хүн дэлхийн хувьсгал шүү дээ. Би нөгөө өнгөрсөн 100 Японы ютубер залуучуудад ярилцсан өгсөн. За Япон залууч. Яг энийг ярьсан байхгүй. Тэмцээний стад 10 хоногийн дотор ч 300 хэдэн мянган хүн үзээд. Тэгээ доотлын комментийн баг 80-90% нь яг зөв дэлхийн хувьсгал гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн төлөвтөн мэддэг болсон цаг үеийн чинь манай ард түмэл яг үнэндээ нөгөө нэг юу гэдэг үлээ юу дээ өөртөөхөө зовлонг дутуу ойлгоод тэгээд одоо байж байгаа тавилангаа байх хэрэгтэй юм шиг ойлгоод өөртөө ингэж зовоод хэлмэгдээд яваад байгаа ойлгодгүй хоёрдугаарт ингэж одоо баяр хүү гэдэг хүн 20 жил та нар ингэж дэнштэйгээд юм хийж өгöd байхад сонсохгүй яваад байгаа л өөртөө тэрнээс олж хохирцгоод байгаа байхгүй юу? Уг миний имийг сонсоод нэг ойлгочих юм. Тэгээ баярх байх бас нэг ийм асуудал байгаа. Одоо ингээд манай энэ хэл мэдээллийн ч юм уу студийн ч ингээд ярьдаг байхгүй. Нэг айтайхан юм хийж ихээр санхүүжилт төрсөн олдохгүй байна. Одоо нийгмийн сайн сайхны төлөө ч юм уу тий. Нэг айтайхан юм хийхээр санхүүжилт олдохгүй. Тэгэхэд одоо өстө нэг олигархуудын сурталчилгаа ч юм уу тий тэдний бараа бүтээгдэхүүн ч юм уу үйлчлэгээ ч юм уу. За тэгэл эсвэл нэг улс төрчийн одоо нэг юу гэдэг чинь PR ч гэдэг юм уу тий. Тийм дэр бас пүтэ санхүүжилт төрсөн орж ирдэг. Энэ тогтсон гэдэг ийм мөнгөтэй хүмүүс эсрэг биш нөгөө яаж тэмцэх вэ? Чөлөө тэвлэл хэвлэлийн эрх чөлөө мөлөөгөл худлаа ярьдаг мөртлөө нөгөө төр мөнгөөр ойлгохоос хамааралтай болох ямар нэг чөлөө тэвлээд байна те хэвлэлийн эрх чөлөө байдаг шал худлаа номлоод яг нөгөө нэг түүний ярьдаг нөгөө номлож байгаас эсэг байдаг. Тэгээд энэ дээр сая Трамп хараад бас нэг юм хийсэн штэ. USAID гэж байгууллага мэдэн те United States Agency of International Development гэж Америкийн нэгдсэн улсын олон улсын харилцааны агентлаг гэж USAID гэдэг юм да. Одоо англи үгээр бол тэр агентлагаар дамжуулаад гадагшаа өгдөг зээл, тусламж, гарантуудыг бүгдийг сая зогсоос 90 хоног цэгцлэх гээд. Шинэ одоо Монгол ч гэсэн наад иймэрхүү USAID-ээс санхүүжилт шууд усаар авдаг, барьдаг гэх зөндөө юм байгаа хэвлэл мэдээлэл дээр бол. Цаагаараа. Тий, цаагаараа. Тэгээ би юу хэлэх гээд нэхэр энэ долларын эзэс чинь тэнэг биш. Иймэрхүү бүтцүүдээр дамжуулаад тухайн улсад чөлөө тэвлэл гэж хэвлэл чөлөө гэж номлоод чөлөө тэвлэл гэж бий болгочоод өөртөө мөнгөөрөө тийм захираад залаад явчихдаг нь Украиний жишээ. Сая Трамп тэр USAID-гээр дамжиж Украинд өгч ирсэн хэвлэлийн санхүүжилтүүдийг 90 хоног зогсонгууд нь нөгөө нэг Украинд ажиллаж байсан телевиз агентлагууд подкаст хийдэг барьдаг ингээд бүгд зогсчихлоо шүү дээ. Мөнгөгүй юм чи. Санхүүжилт болцсон. Тий. Манайд бол яг одоо сайн анзааруул энэ бүгд телевизүүд чи бүгд дандаа олигарх эзэнтэй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ардаа дандаа тий. Дандаа олигархуудтай. Эсвэл нөгөө нэг за сүүлийн үед бол олигарх эзэнгүүдээсээ илүү нөгөө намууд чи бүгд нь худалдаад авцсан шүү дээ. Бас тийцсэн. Үнэн шүү дээ. Одоо ман намд энэ худалдагдаагүй юм байд юм уу? Ман нам чи Бермута шүү дээ. Ирэх барайгүй. Ман нам бол бүгд нь санхүүжилт хажуудаа том инфлюенсерч гэдэг юм уу хүмүүсийг бүгд нь худалдаад авсан. Сайтууд байтуудыг бол бүгд нь одоо энэ өнөөдөр та нэг харах юм бол антшгүй. Тэг янз янзын гоё нэртэй. Ямар ноогдол ашиг авъя юу шодгоос ч гоё нэр өгөөл. Тэгэл нэг ман намын оюун эрднийг ч юм уу ааврын ч юм уу магтан дуулсан юм бүүсэл зөндөө харагдаж байгаа. Бүр оюун санаагаар бацж байна. Тийм болсон юм чи харин тэг угаас юм чи. Яаж одоо энэ дундаас нэр ард. Тэгээ одоо тэмцэж гарч иж өөл яах юм тэгээд. Үний юм хизээ нэгэн цагт ялдаг учраас тий. Тэгвэл 3 юм нэглээд уухгүй л явах хэрэгтэй байхгүй тий. Уухгүй л явах хэрэгтэй тий. Би харин нөгөө юу одоо нөгөө ноёдуудыг чи анх ингээл нөгөө дарлаад энэ бас энэ хаад ноёдууд чинь одоо даварч ийн гэл авч хаях болоод нэг хувьсгал гарч ирсэн гэдэг ч тий. Хөрөнгөний хувьсгал ч гэдэг юм уу янз янзын хувьсгал гараад Монголд ч одоо нөгөө ардын хувьсгал гээл тий. Тэр үт чинь нөгөө тэр ноёноо өмнөх хүмүүс нь их байсан гэсэн. Яахлаар энэ мундаг хүмүүсээ та нар ингэдэг ингээл
Одоо тэгэл бас энэ баячуудыгаа энэ олигархуудыгаа өмөрөх бас маш олон хүмүүс. Наач маш ялгаатай юм аа. Ялгаатай. Одоо энэ олигархуудыг өмөрөх хүмүүс нэгч гарахгүй. Бүр 99% ад юм. Гэтэл одоо баячууд бол яаж амьдрах юм бэ гэдэг хүмүүс бараг их болчихсон шүү дээ. Наач шал хотлоо шүү. Яг тэрийг дагаж очдог барлагыг хийдэг хүмүүс бол тэгэн шүү дээ. Тэрээс үзэн ирэхээ мэддэг, эрхчлөөгөө ойлгодог, тэмцэх хүсэлтэй хүмүүс бол ер нь мэддэггүй ч байсан ард түмэн мэдэрдэг болсон шүү дээ. Худлаа байгаа даа гэж. Нэг л юм буруу. Мэдрэгч юм бол ихний юм байхгүй юу? Нэг л буруу. Мэднэ гэдэг бол одоо яг баяр хүүгийн яриаг сонсоод ийм байна гэдэг тий? Ухаарч байгаа чинь мэдэх нь байхгүй юу? Тэгээ одоо миний яриаг сонсоод зүгээр мэдрээд байгаа юм мэддэг очих юм бол тэгэл Монголын ард түмэн хувьсгалдаг орчих байгаа байхгүй юу? Өөрчлөлтөг орчих. Шууд хувьсгал шүү дээ. Угаасаа тогтчих. Бараг л хувьсгал байгаа байхгүй юу? Бараг биш үү? Бараг биш үү? Шууд хувьсгал байхгүй юу? Шинэ үеийн хувьсгал. Хувьсгал чинь буу зэвсэгээр жагсалцаагүй хийгддэг шүү дээ. Хүний тархинд ихтэй бий болдог байхгүй юу? Тэгээ Монголын ард түмэн новш те. Бид нар зөв өөрийнхөө аав ээжийнхээ үлдээсэн алтан авдрыг те. Лөөтөр нийтэн нөхдөд те. Яхаараа энэ бидний алтан авдрыг оюун эрдэнэ зураад өрийн барьцаанд тавиад өөрөө ингэж дахин ерөнхий сайд хийгээд идэв. Ерөнхий сайд хийгээд. Амар ус ингэ залдаа яваад идэв. Одод модуудыг яагаад ч те. Өөр жишээ өнөр ихэрж байгаа хүмүүсийн жишээ ярил та те. Бид нар яагаад ингэ яваад идэв. Би энэний эзэн байсан чи яагаад намайг хуурчив. Тэ? Тэг яагаад миний энэ алтан авдрыг тэ цаашаа оюун эрдэнэ барьсан тэнгуут нь доллар хөвж өгөөд оюун эрдэнэ дамжуулж бидийг өрөнд оруулаад ингэ байгаад байгаа. Ингээ нэг ойлгочвол болчихж байгаа байхгүй. Тэр алтан авдрын эзэн чи бид нар юм байна. Тийм. Бид нар ингэ зүтгэж малж байгаа мал тарьж байгаа тариа мөн үү? Энэ бүх орлогыг яахаар эдэр цаашаа барьсан тавиад идэв. Харин тийм. Бид нар энэ жилийнхаа тариа бодаага хураад дуусаагүй энэ жилийнхаа малаа аваад идшээ төхөөрөө солилж амжаагүй байхад аль хэдийн тэрийг барьцаан тавьчаад хүүтэ өрөнд оруулчаад тэг бид нар татваа тэрийг аваад идэв ингээд ард түмэн ойлгочих واخгүй юу. Харин энэ олигархууд баячууд гэж бас их айхтар хүмүүс юм бэл л дээ. Ерөөсө улсын хамаг энэ айхтар биш ээ. Зүгээр л уваагүй харин тийм яагаад уцахгүй болсон хүмүүс. Зүгээр эдрийг маш амархан саний менежер шин мөнгөний бодлого явуулаад за та нар дундаас одоо чааштай та нар зээл авах хэрэггүй. Та нарт хүссэн мөнгийг чи өгнө. Харин сайхан удирдах аваад чадсан юм. Тэгвэл болчих. Баярах ингээд байгаа байхгүй. За одоо ингээд ер нь хувьсгал ч дээ тий. Тэгэхээр ер нь түүхийг ингээ харахаар хувьсгал нэг тийм 50 замаар ер нь хийгдсэн юм харагдахгүй байгаа байхгүй. Дандаа л бүр зөрчил төөлдөө хөрөнгөтэй. Яг хоёр талаас нь л задан болдог. Би чамд энгийн юм. Би чамд энгийн юм. За чи ингээд чамаг 10 настай хүүхэд байхад 18 настай 10 дахь ангийн ах чинь бол нүднийхээ харцаар үзэж чамаг. Чи яаж хийсэн дийлэхгүй штэ. Зүг бүз. Тэгнь. Тэ? Тэгнь. Уц бариад явж ивэл уцыг чинь шүрээд авчина. Тэ? Хармаг чинь нэгжил мөнгөний чинь авчина. Чи яаж чадахгүй байхгүй юу? Чи хийзээ нэгэн цагт 18 хүрэхэд нөгөө чи 28 таа болцсон байна. Зүг бүз. Зүг. Тэ? Тэгэхээр чи тэмцэн үстэй тэрнтэй. Тэмцэж эхэлнэ. Чи яадаг байлаа гэд. Мөн үү? Аюу тэр ах чинь чамаг дээрэндэж барьдаггүй. Тэ? Миний дүүгэл 10 настай байх чинь. Ингээд тэгэр минь одоо энийгээ тэгэр битээ дараад хувцас ингэж өмсмэ. Энийг идгээд тэгсэн бол тэр ахтаа ач санаад явна. Тэгэхгүй чамаг жоо хүүхэд байгаас чи ихлээр дээрлэхэд исэн бол хэзээ нэгэн чи заавал тэрнээс тооцоо боддог үстэй. Гэхдээ яг адилхан шүү дээ. Монголын ард түмэн 35 жил дээрлэхүүлсэн шүү дээ эднээс. Мөн үү? Дэвчээл яваад байгаа. Хэдэн нэгэн төр чидэртэй тооцоо бодно үстэй. Тийм учраас хувьсгал чинь тэгж хийгдээд байгаа байхгүй юу? Хувьсгал хийгээд хувьсгал хийсэн ард түмэн буруутай байдаггүй байхгүй юу? Хувьсгал хийх хэмжээнд авээтсэн тэр дарангууд их тогтолцоо байхгүй юу? Тогтолцооны тэр гараад ирчихсэн цөөх. Тэгээ хувьсгал гэдэг чинь өөрөө тогтолцоог солих уу, хуулиудыг солихыг хэлдэг шүү дээ. Бүр тодруулж хэлбэл шинэ үндсэн хуультай болохыг хэлдэг байхгүй юу? Шинэ үндсэн хуультай. Тий. Тэгээ шинэ үндсэн хуультай болж ард түмэн эрхээ авахыг л хувьсгал гэдэг байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр одоо юу гэдэг 35 жил өгтөө дээрлэхүүж эднэрт тий өвд нь утаанд нь эдний гайгаар буруу бодлогоор утаанд нь хордоод зон тэрнийг байшин барьж байгаа барилгын тоос шороонд байнга дээрлэхүүлж байгаа юм. Тэгээ өрнөөс өрний хооронд одогтойхон ар гэрээ тогтоогоод нэг хайр дурдаараа амьдрч чадахгүй дандаа авахын хямралаар мөнгө зүрхний гачаалтаа Монгол дүндэр болж байгаа нэг шалгаж чи ер нь хамаг юмар гайхууд нунсан. Одоо жоохон хүүхдэд төсөөлөх юм бол 10 настай хүүхдийг шүү дээ. Тэ? Байнга өдөр болгон толгойлон цохоод мөн үү те? Ингээ өдөрт идэх хоолны номны будааж авч идэг гутаа гутныхаа олонд үрж байгаа маа эдийн тэгж яг ийм дарангуудыг үзэж штэ Монгол. Тэр чи ерөөсө тусдаа амьдч штэ хаа биднээс тусдаа амьдч чинь хоорондоо гэрэлж чинь те ураг барилдж чинь тэгэл одоо тусдаа бараг шашин машин шүтээ тавш шүтээ ч одоо бараг. Тэгэл одоо нэгэн бас манай ард түмэн ажилласан байхгүй. Одоо өнөөдөр ингээд бид нар юм байхгүй юу? Өнөөдрийн тусгай зөвшөөрлөөр аав ээжийн минь
надад өгсөн алтан авдрыг тусгай зөвшөөрлөөр лөө үрдэж авчаад тэгээ бидний толгойдоо гараад ирсэн ч өн хүмүүсийг авч зайлуулаагаа цагт банкны эзэдийг олигарх бүлэглэлүүдийг мөн эдний хүүхдүүд хоорондоо чиний саяны хэлдгээр хоорондоо ураг төрөл болцоход эдний хүүхдүүд өнөөдрийн та нарын хүүхдүүдийн толгой дээр сууж эхлэх байхгүй юу? Үе дамжаад эхэлж. Үе дамжиж эхэлж байна тий. Тийм учраас эднийг зайлуулах юм бол дараа нь жигнэсээ шударгаараа авиасаар гараад явдаг. Тэгээ хүн болгон өөрийнхөө заяагдвал авиасаар алсгалтай амьдрахад ямар нэг өдөр зээлийн хүүгээр ялгуурлаж баян хоостыг бий болгодгоо, тусгай зөвшөөрлөөр бий болгодгоо, татвараар бий болгодгоо, авилгалаар бий болгодоггүй тийм шудраг ажиглалтай нийгмийн төлөө бид нар тэмцэхгүй бол одоо миний бас нэг эмгэнээд байгаа хоёр том аюул байгаа. Үүнхээр бид нар хамгийн их айдаг хятадынхаа колони болохгүй тулд манай зээлийн хүү хятадын зээлийн үнээс бага байх хэвээр. Мөн үү? Монголчуудын төлж байгаа татвар хятадын бизнесүүдийн төлж байгаа татвараас бага байх хэвээр. Монгол төгрөгийн ханш хятадын юаны эсрэг хизээс суларч болохгүй. Чанга байх хэвээр. За ийм гурван юмыг бид нар нэгдүгээрт хийх хэвээр. Хоёрдугаарт дотор талд байж байгаа 13 тэрбум долларын барьцаанд биднийг тавьчаад өөртөө тансаглаа сууж байгаа тусгай зөвшөөрөлтөд ойлгох бүлэглэл эднэртээ хувилцсан улс төрчдийг зайлуулахгүй бол энэ бүлэглэлийн хүүхдүүд чинь удам дамжаад үе дамжаад та нарын хүүхдүүдийн толгой дээр суухаад ингээд жинхнэрээ дээр энтгэлүүдийг кастинг систем шиг дарангуулагчдын давхарга бий болох байхгүй баталгаажаад. Тэм учраас одоо аюулгүй түүхэн цагаа Америкт Трамп гарчаад хувьсгалт өөрчлөлтүүдийг хийж байна. Европын холбооны үгшрэмэл мөнгөний эзэдийн боол болцсон тоглоомын улс төрчид бүгд солигдож эхлэн удахгүй. Улс орон болгонд хувьсгал гарч эхэлж байна. Өнгөр, Словак гэх мөн үү Солонгос гэдэг ингээд энэ тэндгүү. Тэм учраас бид нар ч гэсэн дэлхийн жишгийг дагаад ард түмэн хувьсгал хийж эрхээ авах ёстой. Эзэн эрхээ авах ёстой. Эзэн эрх нь юу юм? Аав ээжээсээ үлдээсэн алтан авдар буюу газар нутаг байгалийн баялаг. Дээр нь бид нар хөдөлмөр зүчээж байгаа бүх бидний бүтээсэн бидний өмч болохоос биш эдний өмч биш. Тийм бид нар л бүтээгээд байгаа шүү дээ. Гуравдугаарт нь бидний төлж байгаа татвар төсөв бол бидний болохоос биш эдрийнх биш байхгүй юу? Тэгэхээр зөвмөрөө өвдөгж ирсэн хүний гараа бүтээдэг байгалийн баялагынхаа эзэн болъё. Барьж бүтээсэн бүхнийхээ эзэн болъё. Дээр нь төлж байгаа татвар төсвийнхээ эзэн болъё. Мөн үү? Энэ гурваа бид нар эзэн болж буцааж авч чадахгүй байх юм бол энийг чин аваад эндээ чин цаашаа барьцаанд тансгалдаг улс төр эдийн засгийн бүлгэлт чин үе дамжаа цаашаа явах гэдэг байгаа байхгүй да. Угсаа залгаад. Энийг л хатуу ойлго. Тэгээ эдгээр чинь бол тоохчгүй биднийг бөөнөр нь хятадуудад зарчил өөрсдөө яваад өгөх байхгүй. Тийм учраас л ард түмэн сайн ойлгооч. Энэ подкастыг яг энэ хэсгийг бол бүр онцгой сайн тараах хэрэгтэй шүү заа юу. Харин би одоо яг энэ тухай бодоод тэгээд хятадын аюулаас би бас үнэхээр их хайгаад байгаа байхгүй. Хятад бол бүр асар хурдтай хөгжиж байна. Одоо эсвэл тэр зээлийн хүү мөнгөний бодлого нь одоо зөв юм уу? Яагаад тэгээд энэ бүрстэй. Хятад бол маш энгийн. Хятадын мөнгөний бодлого өнөөдөр бүр Америкаас илүү сайн байгаа байхгүй юу? Харин тэгж яваад. Тэгээд дээр нь дотортын татварын бодлого нь бүр сайн. Сайн уу? Тийм учраас ингэж хөгжиж байгаа. Тийм энэ нөрөө бид нар биш үү? Нэг талдаа сайн уу айл талтай. Бичиж туйшир. Мөн бид нар энэс илүү сайн нөхцөл өөртөө бүрдүүлж чадахгүй бол зээлийн хүүний татварын нөхцөл бүрдүүлэхгүй тохиолдолд бид нар эздэгч мөн үү? Сайн юу юм гэхээр бид нар энэс илүү сайн нөхцөл өгөх юм бол бид нар босоод ирэх байхгүй хөгжөөд. Ойлгож байна тийм? Энэс нь илүү. Бүгд одоо хятадууд жилийн 3% хүүтэй зээлтэй бид нар 2% хүүтэй зээлтэй болчих л доо. Мөн үү? Тэгээд дээр нь манайх чинь 3.5 сая хүн. Бид нар юу зарж шалих эднэ. 1.4 тэрбум хүн л бид нар зөндөө юм зарч чадах байхгүй юу? Өөр бид нар хүү багтаа зээл аваад мөн үү? Хүү багтаа зээл аваад татвар багтаа байжгаад тэгэд юм үйлдвэрлээд доторлолтоо хангаад хятад руу зархад бол бид нар хамгийн баян улс болчихно. Тэгэхээр манай улсын тусгай тогтнолын суур юм юу юм гэхээр зүгээр өргүү ширгүү баян чинэлэг хуримтлалтай ард түмэн байхгүй юу? Өөр ард түмэн баян бол улс баян байдаг болохоос биш. Хэн нэгэн олигарх бүлэглэл корпорацууд баян бол улс баян биш байхгүй да. Энд чинь аюулгүй том ялгаа байхгүй юу? Тэгэхээр би түрүүн ууч асуусан дахиад асуумаар байна л да. Одоо энэ том улсууд манайхыг яалчгүй гэж базаж одоо юу гэдэг хувьсгал хийхт маань ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг өөрсдийнхөө лоббиг оруулж ч юм уу те. Тэгэл одоо та нэг төлсөн шүү дээ ингээд татвар ингээд тогтоо шүү дээ те. Одоо 25% ингээд татвараа гаднаас одоо нэг импортоор орж ирж татвар матар тогтооход ирнэ. Хэцүү юм болоо гэж би бодоод байгаа байхгүй. Ихтэй нөгөөдөлдөө дараа нь манайхаа ингээд худлаа өөрсдөө дээш шийдээд идэв. Манайх шиг юм дампуу мөн үү те. Тэ? Ийм яг хүмүүс нь бол хинт чирэггүй шүү дээ.
Өөрөө өөртөө эрхийн төлөө тэмцэж чаддгүй юм хүмүүс хэн хажуудаа авахыг бодох юм. Ийм эргүү чигээр нь байлгаад баялагын лөөврдөд явхад бодно шүү дээ. Одоо ч юм тий. Бид нар арчаатай байж өөрсдөө эзэн ирэхээр өөрсдөө буцааж авч тий. Ад жаргалтай сайхан амьдрахын төлөө тэмцэж олж авч болохоос биш. Яг энэ чигээрээ байвал Монгол гэдэг нэг юм уус байж л эргүүцсэн 3.5 сая монголчууд байдیں۔ Хоорондоо адалцаад хэдэн толгой дээр хэдэн өрний тулан биднээс зээл авдаг өрний тулан байлгах шиг тэгээд тэдгээр дамжуулж өрийн нөгөөл өрөнд оруулаад альцисмис баялагуудыг аваад өөртөө суугаад авах байхгүй та. Тий. Тийм учраас бидийг хажууд аваад манай нэг мууж болзол автомат уусвал гэж хинч тоохгүй сонихгүй. Угаасаа олон улсын өнөөгийн хууль өгсөн орчин гэсэн тийм боломжийг өгөхгүй байхгүй та. Мөн үү? Тийм учраас бид нар зүгээр л ахуй амьдрал эдийн засгийн тусгай тогтнол ард түмнийхээ амьдралын тусгай тогтнолыг л хамгаалж чадах юм бол тэгээд тэр нь жинхэнэ том тусгай тогтнол. Ард түмэн өргүү. Долларын эздэд өргүү. Хятадын юаны өмнө өргүү. Мөн үү? Дотоодын лөөвөрчин банкны байцаас салцсан. Төгрөгийн аншин доктортой. Тэ? Жилийн 2% сэтгэхгүй үедээ зээл хүн болгонд олддог. Тэрийн ард түмний 100% эзэмшдэг банкар санхүүжилт нь олгогддог. Олсон ашигаас нь 10% татвар авчдаг байхад манайхад байж байгаа мад аж ахуй бүх юмнаас зүгээр ард түмэн чинь дорхноо босоод ирнэ. Мөн үү? Тэг хамгийн сайн тал нь юу юм гэхээр эсрэгээрээ бүх хүн одоо бүх дэлхийн өөрөө хятадын зах зээл рүү юм зарах гэж будаацалддаг штеп. Мөн үү? Манайх бол зүгээр энд байж байгаа махаараа тий борц хийхээс эхлээд зүгээр тий цусаар нь биотехнологийн коллаген хийдэг барьдаг гэж зүгээр өстой. Зөндөө юм хийгээд зарах юм бол эднийх бол юу авдаг байхгүй юу? Авах туртай. Гэхдээ авах ш тугаасаа. Тийм учраас тэрийг харин төр яахын гэхээр за сайхан худалдааны чөлөө тодорхой сайхан гэрээ хоорондоо байгуулнаа мөн үү? Биенийхээ татвыг тэгж зохицуулж шигээр барааныхаа бүтээгдэхүүн дээр зөв зохицуулт хийгээл төрийн үүрэг. Тэгээд дотор төгрөгээ хэвлэгдсэн төгрөг болгочин бүтээгдэхүүн боллоо. Юанаар зарагдлаа бодиут боллоо. Юантай орж ирсэн Монгол бизнес ихтэй тогтвортой аншиг төгрөг худалдаж авчиж чинь. Юанаар хийхгүй. Тэгэхээр төгрөгчин нутагтаа хөрөвдөг болчихно. Ойлгож байна. Нэг том ялгаа нь юм байгаа. Төгрөгийн аншиг доллар юм уу юантай 3400 ч юм уу 470 дээр хуйчилчаад тэгээ Монгол улсын нутаг дэвсгэрдээ зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийн. Зөв. Төгрөг худалдаж авчих шинэ ихэр чинь төгрөг чинь нутагтаа хөрөвдөг болчихж байгаа байхгүй да. Өөрөөр нутагтаа бид нар Монголд ирж хийж байгаа бүх бизнес өөрөө доллар юантайгаар төгрөг худалдаж авч байгаа тохиолдолд төгрөг чинь Монголдоо их хөрөвдөг болчихно. Дараа нь бүх бизнесүүнүүдэд төгрөгийг хэвлж үйлдвэрлэлээ босгож ир бүтээгдэхүүн нь хятад руу өөр улсад цагдуулахад төгрөгчин гадагшаа хөрөвдөг болчихж байгаа байхгүй да. Миний хийх гээд байгаа хувьс шинжилж энэ байхгүй да. Одоо ойлгож байна те. Валюттай төгрөг худалдаж авч Монгол бизнес хийвэл төгрөг манай нутагтаа хөрөвдөг болчихно. Одоо баяр хүүгийн хийвж өгсөн төгрөгөөр те. Жилийн 2-оос тэрхүү хүүтэй зээл аваад янз бүрийн морц одоо биотехнологийн бүтээгдэхүүн юу гэдэг гоо сайхан майхан одоо бүх төрлийн юмыг хийгээл буцаагаад хятад руу зараад юан олж байгаа бол гадагшаа хөрөвдөг болчихж байгаа байхгүй да. Тэгэхээр манай энэ 3.5 сая хүнийг менеж хийгээд тий. За нэг одоо Швейцар шиг ч байд юм уу Норвег шиг амьдуулах бол тийм сүртэй юм биш шүү дээ. Одоо зүгээр саний хэлээд байгаа мөнгөний бодлогыг нэг ойлгочих юм бол сүртэй юм биш байхгүй. Зүгээр валютын сангийг нэг хөтөлбөрөөс гараад Монгол банкаа татаж авлаа. Валют гадаад худалдаан дээр 1-2 жилдээ хяналт тавиал. Мөн үү? Тэгээ хүмүүс дураараа нөгөө зарсан мөнгөө өөртөө аваа гарчиж байгаа шүү дээ. Нэмс эсментийн компаниуд. Тэрийг болиулаад мөн үү? Доллар юантайгаар төгрөг худалдаж авгээл. Тэгээ экспорт хийсэн компаниуд нь төгрөгөөр орлого авчдаг. Тэгтээ гадагшаа төлбөр тооцоо хийх юм бол яг ханшаа чөлөөтэй төр доллар юан байж идэг. Одоо энэ том компаниуд нэгсэндээ яахгүй нэ гэсэн үг. Доллараар л одоо ерөөсөл хийгээл доллараа буцаад гаргаад ир гэсэн үг. Өдөр чи бүгд долларын гэрээ хийчихээ тэр мөнгнөөсөө тодорхой татвар төлж байгаа Монголд үлдээгэл бус тэр өөртөө аваад зарчиж байгаа юм чи. Тэгэхээр яаж валютын аншиг тогтвортой барьж чадах юм? Инженеэр. Тийм байгаа зү. Чи тэрүүн долларын экспорт хийчихэл. За. Тэрнээс $1 оролцлоо. Олцоод 200 сая долларын энэ зарж нэг татвар төлсөн болоо. Тэгээ нөгөө банк долларын ханшиг өсөх учраас татвар айлбараар удаан төлөх юм бол төгрөгөөр төлж байгаа юм чи чамд ашигтай шүү дээ. Чи үлдсэн долларыг чи өөрөө хадгалаад хэрэглээд ахаар чи нэг өөр. Тэрүүн долларын тэнцвэрийн төгрөгийг тэ авчаад тэндээсээ гадагшаа төлбөр тооцоог 200-300 сая доллар аваад бусд нь төгрөгөөрөө гэсэн тохиолдолд шал уур болчихж байгаа. Тийм байна. Тэгээ энийг чи тайлбарлаад авахгүй. Нөхдөд бол бүр ерөөсө зүгээр л $1 авчичаал. Тийм үү байхгүй. Одоо 200 дотоодын загвар ярьж байна. Rio Tinto бол манай имийг зарчаад бүр нааша орж ирэхгүй шүү мөнгө нь. Орж ирчихв. Манай банкаар явдгүй юм чи. Тэгээ хаяа нэг ирээл за $50 сая зарна гэж дунд нь үн хаялцуулаад
Монгол улсад долларын хань шиг хамгийн хөсгөж байгаа чинь Риотонтой байхгүй юу? Тэдний орлогын зарж байгаа долларыг авах гээд банкуд чи хоорондоо үн хаялцаад энэ төр бүр тийм гаж юмд оруулсан байхгүй юу? Заримдаа. Багийн хандгаа яа одоо ойдлогоо асар их доллар оллоо тийм үү? Тийм. Гэхдээ манай бүх юмыг зараад одоо жилийн 4-5 тэрбум доллар оллоо. Тэргөө Монгол ерөөсөй байшгүй. Тэрнээс байхгүй шүү дээ юу. Манайхаар орж ирэхгүй шүү дээ. Дамжигч орж ирэхгүй. Тийм. Манайх руу юу орж ирдэг гэх нөгөө манай энд байж байгаа хүмүүсийн цалин тавих ажилчдын эндээс уур ус дулаан биш эндээс ус цахилгаан дулаан молоо худалдаж авч байгаа барьж байгаа. Цахилгаанаа хятадаас авчих юм чи төлөхгүй. Одоо энд байж байгаа эндээс хийдээд эс шороо мороо одоо юу гэдэг нэг Монголоос авч байгаа юм дээр таарсан доллар зарна. Тэрийгэд ихтэй донд үн хаялцуулна. Тэгээ нөгөө том компаниуд нь хүртэл гадшаа бизнесийг бүх доллар авчирлаа. Тэгээ дээр нь одоо нэг юм аюултай юм шүү дээ. Яг манай бодитолтой манай энэ компаниуд чи бүгдээрээ өрөндөө баригдаад нэрэн дээрээ Монгол компани чи нэдэр дээр бол хятадууд бүгд хувьсаа барьцаанд очиж бүгдээрээ яриад байгаа юм тий. Тэгээ одоо нэг том яриад энэ одоо юу гэдэг нэг мөнгөтэй дөрөвтэй юм шиг гараад идэг тий. Компаниуд цаана хятад баг төрүүлээд хэдэн жилийнхаа бүтээгдэхүүнээ бүгдийн хятадуудтай тоглоод өгсөн. Тэдний барьцаанд орцсон. Тэгээ манай чинь энэ хийгээ сууж байгаа хүмүүс тань. Нэрнэлэг Монгол хүмүүс яваад болохоос ард нь хятад байна. Тийм учраас энэ жил техникүүдээ саний хэлдэг хэдэн том хувьслын чанартай шинжлэлүүдийг заавал цэцэлэхгүй бол хүсэн хүсээг айжмаар ерөөсөө залгуулж шүү дээ. Угаасаа залгуулсан. За баярлалаа хаа хүрсэн ирсэн тий. Ер нь бас нэлээд удаа ярьлаа тий. Зөндөөч гоё юм ойлгож авлаа тий. Тэгээ үнэхээр бол бүр стал том тулааны өмнө ирчих тий. Миний бодлоор нэг талдаа бас ийм үед амьдарч байгаа гоё шүү дээ. Хүн байж тээ ингээд ийм та баг 3 юу эцэх гэдэг юм шиг одоо тэр чинь. Тийм үү тэгж тань бид ийм юмыг сайхан хийгээд ингээд сайхан өөртөө хаажгалтай амьдралдаа тэмцэж олж авах чи өөрөө амьдралын утга учир байхгүй юу? Бид нэр хаажгал тэмцэж олж авах хэрэгтэй болчиход байна тийм. Би ингээд бас гайхаад ингээд исэн чи. Одоо шинэ Америкууд өнөөдөр харьцангуй сайн тэмцэлрэл зүтгэхэд идэг штеп. Үндсэн хуулинд нэдэг заалт бол бас зүгээр юм бэлээ. Одоо манай үндсэн хуулинд ч бол одоо мөнгө төгрөгийн хүчин дарга гэж ихлээр ингээд эхэлсэн байдаг штеп. Америкууд бол ингээд тэр юун дотор нэг юм уу. Энэ Америк үндсэн хуулийн зорилго нь юу юм гэсэн чи? Америкийн ард түмний тий нэгдүгээрт нь life гэж байгаа. Амьдрах эрхийн төлөө. Хоёрдугаарт нь liberty гэж байгаа. Эрх чөлөө. Мөн үү? Тэгээд гуравдугаарт нь Америк энэ үндсэн хуулиар Америкийн ард түмэн аз жаргалынхаа төлөө зүтгэх эрхээ олж баталгаажуулж авч байгаа. Өн pursuit of happiness гэж байгаа байхгүй юу? Англиар. Английн Америк үндсэн хуулийг үзчихээ pursuit of happiness гэж. Тэр өгүүлбэр нь өөрөө Америкийг агуу байлгаад байгаа байхгүй юу? Өөр үндсэн хуулиндаа Америкийн ард түмэн тий аз жаргалынхаа төлөө тэмүүлэх эрхтэй байгаа байхгүй юу? Аз жаргалын төлөө. Тий. Тэгэхээр аз жаргалч өөр айгу сонин штэ. Зарим хүмүүс магадгүй ингээд нэм дансанд мөнгөөр аз жаргалтай байдаг гэж болно. Тий? Зарим нь зүгээр ингээд сайхан гоё кино хийгээд аз жаргалтай байдаг гэж болно тий. Ном бичээд аз жаргалтай байдаг гэж болно. Хоолны газар ажиллаа аз жаргал хүн болгоны аз жаргалын юм чи ахуй ба сэтгэлгээний хүн болгоны өөрийн тухайн хувь хүний индивидуал юм баггүй да. Үнэ. Тэгэхээр тэр бүх хувь хүний сайхан аз жаргалыг л бүгдийг амьдрах эрх ба эрх чөлөөгөөр нь хангаж баталгаажуулсан тэрний төлөө зүтгэн гэдэг үндсэн үеийн үндсэн томьёолтой учраас бас сайн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэг хэлэхэд бүгдээрээ бид нар юм өрний тулан болоод зээл аваад үхэн хатан зүтгээд байх сонирхол байхгүй. Яг үндэл хартан зовж шүү дээ. Тийм учраас зүгээр ингээд хөрөлцгөө цалин буюу нэг дунджаар 5,000 долларын доод хэмжээний цалин хүн болгонд нь Монгол хүн төрсдийг байцдаг. Тэрэн дээр байгалийн баялаг элдв дээдийн нөгөө бүгдэнд нь өг дээцэс ирсэн юмнаас нь хуваарлаад цалингийн нөгөөд илүү юм тэндээс нь өгчдөг. Тэгээ одоо байгалийн баялаг бол жишээ нь маш энгийн 3 юмдоо зарцуулах хэрэгтэй шүү дээ. Мөн үү? Тэгээ би чинь энэ Монголын ард түмний аав нь واخгүй 3.5 сая хүний. Тэгвэл би 3.5 сая хүнд байж байгаа Эрдэнэтийг 5 толгой нүүрсийг зарсан орлогоосоо би хамгийн түрүүнд хүний эцгийн хүүхдүүдийнхээ юуг анхаард. Хүүхэд төрсэн цагаас л эрүүл байх юм. Мөн нэгдүгээрт нь. Хоёрдугаар боловсралтай хүн болох юм. Гуравдугаар насан туршингууд нь орон гэрийг барьж өгөөд эхний хүүхэд гэр бүлийн тэ гэр бүлийн одоо гэр бүл болгоод тэг голомтынхын галыг асаад өгчдөг үстэй. Энэ л үндсэн төрийн бүр анхан шатны үүрэг байхгүй. Тэгэхээр Монголын төр ерөнхий сайд нь оюун эрдэнэ вэ нөө баяр хөөн хэн бэ хамаагүй ард түмнийхээ эрүүл мэндийг даах хэрэгтэй. Ард түмнийхээ боловсролыг даах хэрэгтэй. Насан турлээ бүх хүнийг орон сууцаар хангах хэрэгтэй.
тэг ийм хэмжээний юм бол сүртэй биш байхгүй юу? Биш юм байлээ. Биш юм байлээ. Сүртэй ойлгосон байхгүй. Ерөөс энэ ард түмний чинь тэр байр орон сууцтай болох ёстой юм байлээ. Ёстой юм. Банкны эзнээс гүйж орон сууцтай болох ёсгүй. Тэгээ нэг хідэн нөхөр нь болохоор нэг амар том орд хар шиг юм амьдраад байдаг тий. Босносоор орон гэхгүй. Ёсгүй юм байлээ. Тийм байлээ. Тийх бүр ёс болохгүй юм байлээ. Тэр чинь бүр нилээ хойж байгаа тустай. Одоо хойжчихсан самгүй ойлгох жоох таахгүй. Тийм учраас цөмөр энэхэ төлөө одоо яс үүсэх ёстой. Тэгээ миний яриад байгаа шинэ мөнгөний бодлогч явж энэний төлөө юм. За баярлалаа хүрсэн. За зүгээр. Тэгээд сайхан энэ үзэгч одоо маань энэ подкастыг сайн үзээд манай залуучуудын хийж байгаа YouTube-ийн тий хаягийн сайхан дагаад тэгээ өшөө олуулаа болж түгэд дэлгэрэх ёстой шүү. Түрүүний залуу маань нэг сайхан хэллээ. Яг сэтгэлээсээ ингээд энэ ард түмнийхээ төлөө зөв юм хийж байгаа хүмүүс ард түмэн өөртөө сайн ухаарч өөртөө сайн сонсоод тэгээд түгээж дэлгэрүүлж олуулаа болж авахгүй бол нөгөө талдаа байж байгаа мөнгөний тарих угаалтанд та нар дарангуулагдаад тий эсвэл янз бүрийн эрүүл солиотыг мэддэхгүй хүмүүсийн янз янзын сонсож ингэж явсагаад өөртөө үргэлдээ дуустаа шүү Монголын ард түмэн. Тэм учраас залуучуудын ийм сайн зөв идэх санаачлагыг дэмжиж тэр YouTube сувгийн сайхан дагцгаагаад цаашаа бие биендээ шеэрлж олоолоо бол түгээд дараагийн удаа танах тэр YouTube сувгаараа болон сошиал платформудаараа өшөө ийм янз янзын бидэнд хэрэгтэй ийм юмнуудыг ярьж өгөөч тий хүмүүсээс асуу сурж өгөөч гэж ингэж одоо зөв өмнөний төлөө цөмөөрөө оюун санаагаа эрүүл саруул болгох өшөө сайхан ухаанаа тий нээж ухаарцгааж тэг мэдрээд байгаа юм мэдлэг болж амьдрахын төлөө зүтгэх ёстой шүү монголчуудаа. Би бол итгэлтэй байгаа шүү. Нэг тун удахгүй цөмөөрөө дэлхийч өөрчлөгдөж чинь Монголдоо ч гэсэн том хувьсгалт өөрчлөлтийг хийгээд эзэн эрхээ аваад өөр ширгүү хамгийн багадаа нэг $5,000 төлцгөө цалингаас ихтэй дээшээ янз бүрийн баялагын сангуудаас хуваарлтаа авчдаг. Тийм баян хүчрэг Монгол улсын иргэд болно шүү. Иргэн баян бол улс баян байдаг болохоос биш хэдэн олигарх улс төрчид баян бол улс баян байдаггүй шүү. За баярлалаа тэгээд. Амжилт хүсье та бүхэнтэй. За ахаж гисэн ажил үзэлд амжилт хүсье. За.